За өнөөдрийн лекцийн сэдв Transcendence маш их хүнд сэдв. Өмнөх нөгөө нихилизм, экзистенциализм хоёроосоо тусдаа маш том сэдв. Бараг л хүн төрлөختний түүх ярих байх. Юуны түүх вэ гэхээр оюуны түүх. Яагаад ерөөсөө энэ философи, шашин, шинжлэх ухаан энэ бүгд үүссэн тэр түүх бид нар ярина. Өглөө 4 цагийн үед сэрчгсэн. Ер нь бол үүрээр ингээд сэрдэг. Яагаад гэвэл нөгөө лекцийн ерөнхийн нэг гаргалгаа гарч өгдөг. Тэр гаргалгаа миний дотор толгойд тархинд ухаан дотор орж ирж ээж лекцийн гаргалгаа гараад цэн эцэст энэ юуны тухай юм цэн эцэст энэ сэдв юу хэлээд байгаа юм бэ гэдгээ гаргаж ирэхгүй бол өөр нэг одоо уншсан харсан тийм ийм гэсэн юмыг би чинь одоо давтдаг хүн биш шүү дээ. Тийм. Ямар нэгэн үнэмшил, ямар нэгэн гаргалгаа дүгнэлт надад үүсэх ёстой. Тэгжээж би лекцэндээ итгэлтэй болдог. Тэгээ лекцийг итгэлтэй тавьдаг. Гаргалгаа гарч ирэхгүй бол би лекц бол айгүй итгэлгүй ерөнхийдөө их сулхан тэгсгээл нэг цанг өрөх гэсэн тэр юма сайн мэдэхгүй, сайн одоо нухацтай бодоогүй учраас дараа нь би сэтгэлээр маш их ундаг. Би олигтой гаргаж ирч чадсангүй. Би сайн бодсонгүй, дутуу бодлоо, өнгөцгөн байлаа. Хэд их яарлаач гэдэг юм уу. Тэгээ трансценденс гэдэг бол маш их том сэдв. За тэгээд энэ сэдв рүүгээ бүгдээрээ орцгоё. Тэ ер нь бас нэг лекц болгоны өмнө нэг үргэлж нэг хэлж яах нэг юм байна л да. Тэрийгээ би бас нэг хэлчихье. Ер нь яагаад ийм одоо философч хүмүүс ингээд ийм ажил хийгээд идэх юм бэ? Ер нь философчд гэж одоо хий юм бэ? Тийм үү 3000 жилийн түүхтэй 2500 жилийн түүхтэй энэ нэг юм сонир хүмүүс байгаа шүү дээ. Нийгэмд ингэ явж идэг. Төрөөс тусдаа, шашнаас тусдаа, шинжлэх ухаанаас тусдаа. Ер нь гол нь философч юм юу гэвэл тэр философитой үнэнч байх. Тууштай үнэнч. Ямар ч үед философитой үнэнч. Хаа нэгэн үед энээсээ зүхтаачихсан, холдчихсан улс төртэй ч юм уу, төртэй ч юм уу, шашинтай ч юм уу, шинжлэх ухаантай ч юм уу найрчихсан нэгдчихсэн хизээч явж байхгүй. Тий. Тэнд одоо би байхгүй. За гол нь философийн даалгавар нь юу вэ гэвэл дээдийн дээд үннийг л мэдэх гэдэг нь шүү дээ. Тий. Тийм учраас тийм амар биш. Яг л үнэн гэдэг бол байх ёстой. Үнэн байлгүй яах вэ? Тий. Тэрийг л мэдэх гэж яваа шүү дээ. Хол зам туулна. За нөгөө талдаа философи бол ерөнхийдөө нэгдсэн нэг тийм ерөнхий ойлголт руу л хүргэдэг шүү. Тийм. Шашин төр шинжлэх ухаан бол тодорхой тухайн тэр салбарын байгууллагын хүмүүсийн л хийгээд байгаа ажил шүү дээ. Шинжлэх ухааны салбар нь тэгээд Нобелийн шагналаа аваад профессор докторгийн цолоо аваад цалингаа аваад яваад өгнө. Шашныхан бол яах вэ? Нөгөө намныхаа юмнуудаа уншаад л мөнгө төгрөгөө цуглуулаад яваад өгнө. Төр яах вэ? Тэгээ худлаа үний ярьж хагаад татвар матур илүү дутуу юмар дамжуулаад мөнгө аваад тэгээ яваад өгдөг. Ийм дандаа бүлэг хүмүүс байгаа шүү дээ. Тэдэрт бол ерөнхий юм бол байхгүй. Ухаан тэр салбарын асуудал. Тэгэхээр бид нар төртөө зурлтна гэдэг татвар, шашинтай зурлтна гэдэг мухарсаг, шинжлэх ухаантай зурлтна гэдэг Нобелийн шагнал профессорын цол. Одоо Моис Шүтейс энтер бол тодорхой нэг хүмүүсийн тэнд нэг цолтой тэгээ нэг олигтой юм мэдэхгүй олон цалингаа аваад ардын багш болоод одоо явж байгаа. Моисар дүүрээ ардын багш нар биш шүү дээ. Тэр бол одоо өстой бүтахгүй нөхөр шүү дээ. Тэгэхээр философи бол тийм шээ. Философи бол дээдийн дээд үннийг хайж аваа юм хүмүүс. Би үхэн хөлтлээ хайна. За философийн асуудал юу вэ гэвэл арт түмний соёлын хөгжил өөрчлөлттэй бас хамаатай шүү. Ер нь бол бид нар одоо Хятад ярьж гэн, Энтхэг ярьж гэн, Грек ярьж гэн, Европ ярьж гэн, Африк ярьж гэн,
Америк ярьж гэн, Перс ярьж гэн, артан болгон соёлын онцлогтой. Тэрнээс философи бас хамааралтай явна гэдгийг мартчих болохгүй. Би нэгэнт Монгол улсад байгаа Монгол улсын иргэн учраас Монголын энэ соёл дотор миний философи бас тодорхой нэг онцлогтой байна. Тийм. Америкийн одоо философчлал сайхан л байх. Философи лекц уншаал амар. Тийм. Герман, Японд одоо сайхан л байх. Лекц уншаал яваад өгдөг. Номнууд нь цаанаа хэвлэгдээл, номын цааш нь рекламдаад тэгээд явж байгаа шүү дээ. Бид нар мэдэн шүү дээ. Одоо энэ Харари, хинчүлээ илүү дутуу Жижек одоо хин байдгийг янз бүрийн философи Япон болоод ирэхээр нөгөө Харуки Мураками ч байдаг юм уу хин байдгийг. Тэгээд тэд нар номон зарагдаал рекламдаад яваад байгаа. Тэр хин энэ тэр Францын янз бүрийн философичд байна. Английн нөгөө нэг хин блэ Алан Ботон ч үлээ хинчлээ тий. Тэд нар бол тэгэл тэр юм хийгээд тэр нийгэм нь соёл нь өөр учраас олон зуун жилийн философийн туршлагатай учраас тэргээр яваад өгч гэн. Тэгэхээр намайг ойлгохын тулд Монголыг бас ойлгох хэрэгтэй. Монголыг ойлгож яж эндээс миний философи гарч ирж шээ. Би яагаад хөдөө одоо аймагуудаар яваад байна гэвэл Монгол гэсэн тэр философийг гаргаж ирэхээ яваад байгаа шүү дээ. Тэр Монголын үннийг гаргаж ирэх гэдэг шүү дээ. За ер нь одоо буцаад экзистенциализмын одоо 3 лекцээ нэг эргээд нэг санацгаая. Ер нь бол экзистенциализм гэдэг бол хэрхэн байх вэ? Яаж байх юм? Яаж байсан шиг байх вэ? Тэр л яваад байгаа шүү дээ. Нөгөөх нь өөрөөрөө баймаар байж шүү дээ. Экзистенцтэй өөрөөрөө баймаар биш шүү дээ. Байсхтаа бас жоохон зөвүүн баймаар биш шүү дээ. Кул тийм. Фак гэчгээд явж юмар биш шүү дээ. Төрийгч, шашныг их сургуулигч фак гэж явж байгаа. Солиор. Та нар юу чаддیں۔ Та нар яриад байгаа юм чинь би интернет рүү ороод та нараас дээгүүр лекц сонсчихно. Тэр экзистенциализм бол ийм сайхан юм байхгүй юу? Маш гоё. Тэр нэг оршихуй, эс оршихуй гэдэг тэр to be or not to be оршихуй, эс оршихуй гэж орчуулах нь ямар ч утгагүй. Тий. To be or not to be чинь юу гэж хэлж байгаа? Cool байна л гэсэн үг шүү дээ. Тий. Экзистенциализм бол маш гоё. Тий. Гагцгүй яг экзистенциализмаараа яг одоогийн байгаагаараа байгаад байх удаан байхад маш хэцүү. Тийм. Удаан кул байхад бас хэцүү. Ямар нэг байдлаар би одоогийнхоос жоох илүү болох ёстой. Жохон дээртэх ёстой. Тэр чинь л биднийг нөгөө трансценденс руу аваа явчихж байгаа байхгүй юу? Одоо сайхан байна мэдээж тий болж байна. Гэхдээ энэ удаан байхгүй. Хэцүү. Ямар нэг арга хэмжээ авахгүй болохгүй. Яг залуу хүмүүс бол нэг хэсэгтээ тэгээ явж болно л да кул 10 жил ч юм уу. 20 дахь жилээс хэцүүднэ. Тэгээ нэг 40 гараад 45 хүрээд эхлэхээр хэцүүднэ. Хүмүүсийн ингээд нэг нүүр царай гараад ирсэн чинь бас гоё байна. Тийм. Тэгээ гол нь экзистенциализмаас одоо бүгдээрээ трансценденс руу явъя л та. Тийм. Кул байгаад сүүл рүүгээ тэгээд одоо хэцүүдэн шүү дээ. Тийм. Тэнгүүтэл одоо трансценденс чи юу хэлээд байна вэ? Өөрийгөө давах. За яаж өөрийгөө давах вэ? Хэцүү. Маш их ажил. За өөрийгөө давч чаддгүй маа гэхэд ядаж нэг урагшлах. Нэг ахих, дээшлэх одоогийнхоос. Трансценденс. За бүр одоо урагшил дээшилж чаддгүй маа гэхэд одоогоосоо нэг дээртэхгүй гэхэд нэг доортохгүй байх одоогоосоо. Тийм. Одоогоосоо доортвол бүр балаа юм болно. Тийм. За ингээд одоо яах вэ? Би өөрийгөө багч гисэн өөрчлөх тэр асуудалд л одоо ороод тий. Яг бол хэн ч хэнийг өөрчилж чадахгүй. Одоо манай хүмүүс тэгж бодоод байгаа хгүй. Хааны газар очиод тэгэл тэр курст нь суудаг юм уу, хичээлд нь суудаг юм одоо яадгийг тэгсээр багаад тэр өөр хүмүүсээр тийм үү цолтой одоо ямар хүмүүсээр өөрийгөө өөрчлүүлчих гээд байгаа байхгүй юу? Ямар ч боломжгүй. Хэн ч хэнийг ч өөрчилж чадахгүй. Яг бол энэ дотохыг мэдэхгүй учраас
мэдэх боломжгүй. Тэгэхээр яадгүй өөрчлөлт нь тус дэмжлэг л болох хэрэгтэй байхгүй юу? Тэр л чухал. Тэгж чадах юм уу? Өөрөө асуудалтай хүмүүс одоо сэтгэл зүйн хичээл заагаад байна шүү дээ. Өөрөө сэтгэл зүйн хогёсоо болчихсон нөхдүүд хүн зөвлөгөө өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Чи болохгүй шүү дээ. Чи мэрэгжлийн хяналт хэрэгтэй шүү дээ. Даатгал хэрэгтэй шүү дээ. Сэтгэл зүйч нар хүнийг засаж янзлах тэр даатгал нь хаа байна. Одоо бид нар шүдээ эмчлүүлээд тийм үү? Тэр баталгаагаа бид нар асууж байгаа шүү дээ. Миний шүдийг сайжруулна гэж сайхан янзлнаас тэгвэл миний сэтгэл зүг сайхан янзлж чадах тэр баталгаа хаа байна. Тийм тэр мэрэгжлийн өндөр түвшин хаа байна. Тийм амар биш. За ингээд яг уу трансценденс ямар том асуудал руу ирдгөө өөр дээрээ л ажиллахаас өөр арга байхгүй. Өөрөө өөр дээрээ ажиллана. Өөр арга байхгүй. Би бол эхлүүлч гэсэн барилга гэж би яриад байгаа шүү дээ. Тэгэл одоо энэ барилга дээр өөрөө л одоо топуга нэг нэгээр зөөгөөл шавраа зураал тэгэл ажиллахаас өөр арга байхгүй. Өөрийгөө одоо тэгэл шавардах ажил гарах нь дээ. Тийм. Тэгэхээр трансценденс гэдэг маань экзистенциализм ситуацээ бид нар одоо салж штэ. Шилжилт, трансценденс чинь шилжилт штэ. Өөрчлөгдөх. Тэгэхээр өмнөх экзистенциализмаас дараагийн экзистенциализмд шилжих үйл явц байгаа байхгүй. Нэг экзистенциализмаас нөгөө экзистенциализмд очих байхгүй. Ийм байж байгаад тэрнээсээ болоод трансценденс болоод шилжилт явагдаад өөрчлөлт явагдаад дараагийн хүссэн зорьсон ийм л баймаар байна гэсэн тэр экзистенц рүү очих. За би ингээд л одоо байна да. За өмнөх тэр байсан бол одоо ард хоцорсон. Марта. Бай. За одоо тэгээд яг уу одоо өөр лүгөө орох нь биш үү? Өөр дээр ажиллах нь биш үү? Трансценденс болмоор байна. Өөр дээр ажилламаар байна. За тэгээд хамгийн түрүүнд тавих асуудал бол өмнөх нөгөө экзистенциализм өмнөх экзистенцээ хүмүүс одоо бодох асуудал гарна. Шинэ экзистенциализм руу явахаас өмнө ер нь би хэн болсон бэлээ? Намайг хэн болгосон бэлээ? Хүүхэд насны гэр оров. Ээж аав юу ярив, юу хэлв, юу захив? Хөршүүд ямар хүмүүс байв? Танихгүй. Юу гэдэг байлаа? Яадаг байлаа? Нийгэм ямар байв? Намайг хүүхэд байхад. Гадаа гараад гадны хүмүүс ямар байлаа? Одоо нөгөө одоо хүртэл одоо тийм үү? Оройтож болохгүй л гэдэг байгаа шүү дээ. Оройтохоос айгаад байгаа шүү дээ. Тэгэхээр гадаа бол аймар байна шүү дээ. Оройтууд алуулах нь байна шүү дээ. Оройтохоос л ажил. Харанхуй болохоор л Монгол хүн айгаад эхэлж байгаа шүү дээ. Тэр одоо дээр үе нөгөө нэг эсгийн гэрийнхэн л тэр нөгөө архетайп нь явдаг юм шиг үлээ дээ. Эсгийн гэрийн нөгөө юу. Одоо хүртэл арилаагүй. Харанхуй болохоор айдаг. Чийдэн байхгүй, гэрэл байхгүй. Лаасахаар салхинд унтарчдаг. Нөгөө манжинаар лаачуудын завчирч өгөхгүй удаад байдаг. Хэмээн сөрөг тэнд ирээн дээр гацчаад байдаг. Харах болохоор айчдаг. Магнасаач гарч чадахгүй, эсгээрээс ч гарч чадахгүй. Яна айгаад штэ. За нийгэм ямар уу? Ийм аймар уу? Гадны хүмүүс ийм аймар уу? Танихгүй хүмүүс ийм аймар уу? За тэгээд тэрний цаана улс одоо юу гэж өөрийгөө ойлгож ирсэн. Улс төрийн намын зорилго, улс төр Монгол улсыг, Монголын ард түмнийг авч явахын тулд юм хийсэн үү? Хийдгүү мүү? Тоодгүү мүү? Авчилцдгүү мүү? За ийм байдлаар бид нар ер нь намайг ер нь эцсийн эцэд хэн болгосон бэлээ? Би яаж шуухан явж ямар цамаар явж нэг 20 нас хүрсэн бэлээ? Тий. 20-оос цааш бол тэгээд тэртээ тэргүү тэгээд
тэгэл гараал явахгүй болохгүй шүү дээ. Тэгээ аяндаа тэгэл хөөгдөөл эхэлж байгаа шүү дээ. Гэрээсээ. За намайг хэн болгосон бэ? За зөвхөн хүмүүсээс гадна сошиал медиа намайг хэн болгочих вэ? Интернет намайг хэн болгочих вэ? Интернетээр ямар дуу сонсдог вэ? Сошиал медиа руу ороод ямар хэрүүл сонсдог вэ? Ямар зураг хардаг вэ? Намайг хэн болгочих вэ? Сошиал медиа, интернет. Гар утсаа унтраагаагүй гингай. Facebook хаагаагүй гингай. За тэгээ байж итлгүй найзууд юу яриад эхлэв? Найзуудтайгаа дотн болцсон уу? Найзууд хэрхэн нөлөөлөв? Яагаад 10 жилийнх нь дахиж уулзалтаад байгаа юм? Ээж аваасаа илүү 10 жилийнхэнтэйгээ уулзалтаа дотн байж штэ. Яагаад? Тэгэхгүй яа гэдэг чинь гэрээсээ тугдж хөөгдөж гараад өглөө. Тэ. Тэгэл найзууд дээр л очиж байгаа юм чинь. Ангийнхан дээр л очиж байгаа юм чинь. Тэгэл өдөржингөө тэдэртэй цаг өнгөрөөж байгаа юм чинь. Ээж аваасаа илүү найзуудтайгаа цаг өнгөрөөж штэ. Ээж аваасаа илүү ангийнхаа найзтай цаг өнгөрөөж штэ. Тэгэхээр 10 жилийнхэнтэйгээ уулзах гээд яарад авахгүй аргагүй штэ. Тэд нар чинь хамгийн дотны хүмүүс нээсэн биш штэ. Гэрийнхнаас нь илүү. Хамгийн их цаг өнгөрөөсөн хүмүүс нь биш штэ. Ангийнхан. Ямар ном уншив? Юу гэж ойлгов? Тэр номтой зөрчилдсөн үү? Яасан одоо ингээл гадуурч одоо сая энэ хэдэн сард чинь номын баяр гэл талбай дээр чинь бөө юм боллоо шүү дээ. Юуг нь баярлдгийг. Номыг баярлж болохгүй шүү дээ. Номтой зөрчилдөөд номтой алалцах хэрэгтэй шүү дээ. Тэг номын баяр гэдэг чинь тэр одоо шашны баяр юм уу хайшаа юм. Тий. Ганданд л номын баяр хийдэг баг. Нийгэмд номын баяр байж болохгүй шүү дээ. Яг бол ном чинь нийгмийг шүмжилдэг, соёнгээрүүлдэг байх хэрэгтэй шүү дээ. Тэс одоо тийм үү. Одоо философи ном, оюуны ном, уран зохиол одоо юу байдгийг? Роман энэ бүгд чинь биднийг цочоох ёстой шүү дээ. Чи номын баяр байж болохгүй шүү дээ. Номыг баярлаж болохгүй шүү дээ. Гантанд л номын баяр хийдэм байгаа. Эсвэл улс төрийн намууд номын баяр хийдэг юм байгаа. Нэг өнгөрөөж хөрөх гэж. Тэрс нийгэмд зориулсан ном бол хизээч баярлахаар байж болохгүй. Уур хөрмээр л байх ёстой. Яагаад би тэр Азийн хятад, Япон, Өмнөд Солонгосын романуудыг орчуулсан. Яг бол тэр номуудыг уншаад хүмүүс ууралж байгаа шүү дээ. Уурлах хэрэгтэй байхгүй. Шоконд орох хэрэгтэй байхгүй. Тийм ном бичихгүй бол ном бичиж яах юм? Түүхийн ном бичиж яах юм? Ямар 10 жилд ямар түүхий хийчих заах гэж байгаа биш. Хинт хэрэгтэй түүх чи өнгөрцөн ард хоцордсон юм шүү дээ. Бай бай. Түргээр яах гээд байгаа юм? За тэгээд одоо шашны том асуудлууд гарч ирнэ. Намайг хэн болгов? Шашин намайг хэн болгов? Есүс, Иесус, Кристийн сүм, Буддын шашин, гандан одоо энэ тэнд байгаа сүм хийд дугун одоо юу байдгийг, лам одоо юу байдгийг бүгдээрээ хэн болгов намайг? Одоо 90-ад онд бид нар мэдж байгаа шүү дээ. Сүм хийдийн одоо өстой оргил үе байлаа шүү дээ Монголд. Одоо тэгээд гандан буцаад эзэлчлээ. Сая Ховд аймагт аймарын болсон гэж шүү дээ. Бурхан шашны баяр хийгээд. Одоо Төв аймгийн энэгээр одоо тэгэл Майдар, Зайдар, Манчри хийцээ тэгэл одоо буцаал одоо бодоолох юм шиг байна шүү дээ Монголын арт түмнийг. Одоо нөгөө юу н орчихсон. За тэр чи яах вэ? Цохолч урлагийн гой салбар шүү дээ. Уран зохиолын урлагийн салбар биш гэдэг. Жинхэнэ урлагийн салбар. Хинт ямар гоё үгийг бидэрт гэж ойг ухаар өөрчлөлт соёнгээр жинхэнэ урлагийн хүмүүс хайж байна. Манууд бол дандаа философи гэдэг шүү дээ.
философиор роман гэж байна шүү дээ. Ер нь онцгой өөрөө философоос гарсан. Философч болохоор ингээ төштөө байсчихсан. Яг тэр сэдвэр нь яг тэр хүний авторынхаа байгаа болдгоо. Философч жоохон айгу баримтсан. Литературлуу би яагаад ингээ над тийшээ орбод тусдаагаад байдаг вэ? Философик гоёор амьдралаар гоё илэрхийлж явж байгаа. Философи онцгой хоёрын дандаа дунд явдаг байхгүй юу? Одоо Азийн эмэгтэй зохиолчид маш их гарч ирж байгаа байхгүй юу? Бонгос эмэгтэй зохиолчид маш их гарч ирж байгаа. Барууны орнууд тэгж эмэгтэй зохиолчид. Тэгээд уран зохиол ер нь эмэгтэйлэг юм байна гэдгийг би ойлгоо. Тэгээд эмэгтэй зохиолчдын романыг орчуулаад үлссэн чинь тэгэхээр одоо бол 3 эмэгтэй зохиолчийн за энэ нь болохоор Сөүл хотын үл ойлгох хөтөш. Бэсваг эмэгтэй зохиолч сүүлийн гэсэн юм чинь. За энэ болохоор Бан гэдэг эмэгтэй болсон бол энэ дэдүүд эмэгтэй хоёлаа ахмад маш их номууд үзсэн. Энэ болохоор Японы Саяко Мурака гэх сүүлийн үед гарч ирж байгаа. Японы баяр ёслол масктай. За ингээд бий болох тэр үйл явцад сошиал медиа, интернет, компьютер, лам, хуурга, Есүс Христос, өмнөд Солонгосын мөн одоо юу байдгийг тийм. За тэгэл одоо Америк руу явах юм бол нөгөө баптист тийм үү? Гэгэрэл, дуудлага, уулзалт, чуулган гэл амар юм байгаа шүү дээ. Одоо Америк, Канада одоо юу байдгийг тэр цаашгаа бол амар шүү дээ. Шашин бол Христийн шашин бол бүр эзэлч гисэн. Тийм. Хойд Америк бол амар тийм. За Европ бол яг бас нэг гайгүй. Тийм, арай нэг гайгүй. Тийм. За энэхэх хятад араб бол тэр бол шашин биш. Ерөнхийдөө сургууль хүмүүжтэй юм явж байгаа шүү дээ. Философийн юм явж байгаа шүү дээ. Тийм. Жоон шашинтайгаа жоо холилчихсан. Америкийн тэр баптист амар шүү. За тэр мормон энтер гэж явуулсан. Саентологи руу орох юм бол бүр амар. Та нар саентологиос хол яваарай. Одоо тэр Том Круз энтер байдаг шүү дээ. За ингээд бий болоход намайг орчин нийгэм, хүн, амьтан, сошиал медиа, шашин гэдэг тэр бүгд намайг хэн нэгэн болгоход миний өөрийн оролцоо байв уу? Би өөрөө тэр бүх гадны төлөөгөөр явж байхад оролцож чадв уу? Өөрийн оролцоо байв уу? Өөрийн оролцоо ерөөсөй байгаагүй юм. Тэгээ нэг хүн микрофон онгорхоо авах шиг шүү. Тий. Тэр яваад байгаа байхгүй юу? Өөрийн оролцоо байхгүй тэгэл яах вэ одоо тэгээд. Ийм л болчихсон. Намайг ийм л болгочихсон. Тэр өөрийгөө санаж гэнэ үү? Хүүхэд насаа санаж гэнэ үү? 10 жилийнхаа насыг санаж гэнэ үү? Оюутан байх үеэ санаж гэнэ үү? Өөрийн оролцоо байсан уу? Бүгдийг хуулаад хулбарлаад явсан уу? Дуурайгаал. Хулбарлаад, дуурайгаал, копи паст хийгээд явахад амархан асуудалгүй шүү дээ. Болчих шүү дээ ер нь бол. Тий. Тэгэл ерөнхийдөө дагаал. Тэгэл найз нарын ярьж байгаа яриаг нь жоохон дагаал. Хүмүүсийн гадуур ярьж байгаа хүмүүсийн яриаг жоохон дагаал. Хийж байгаа юмыг давтаж хийгээл. Тэгэл ингээл яваад байвал явчих шүү дээ. Асуудалгүй. Тий яг л одоо юу шиг сармагчин шиг дуурайгаал яваад хахад нэг нь болчих шүү дээ. Хүн болохт л хэцүү байхгүй юу? Тэгээ яг ер нь бол иргэн санжил хэн гэдгээ мэднэ л дээ. Юу ч санахгүй хүн бол ер нь identity байхгүй гэдэг шүү дээ. Чи хин ч гэдэг шүү дээ. Чи юу ч санахгүй бол чи чамаа хин гэх юм. Хэн байсан хэрхэн ийм болсон бэ гэдгээ иргэн нэг бодох хэрэгтэй байхгүй. Би хэрхэн өнөөдөр хүртэл ийм болов. Яг одоо би ингээд ийм болцоод явж байгаа. Юу нөлөөлж яг юу болсон бэлээ. Яагаад би одоо ингээд яг ийм байдалд ингээд байж гэнэ үү? Өнөөдөр. Гэж айгүй чухал асуулт байхгүй. Яагаад би яг өнөөдөр энд ингээд зогсож байна уу? Сууж байна уу? Хэвтэж байна уу? Бусдын бүтээл үү? Хэрэв бусдын бүтээл бол хэрэг бусдын бүтээл билээ би. Өөрийн оролцоо хэрэг байсан билээ. Эсвэл би ерөөсөө нэг тийм туugдсан мал шиг л байсан уу? Салхин туugдсан юм шиг. Тэхгүй болохгүй, ингэхгүй болохгүй, тэгээ амжуулаа, энийг амжуулаа, тэг чи ингэж гэл ерөөсөө яаж игээл нэг амжуулах гэсэн. Тэгэл нэг амжаал одоо нэг юм руу хүрдэг юм уу?
нэг газар очдөг юм уу? Нэг албан тушаалд очдөг юм уу? Нэг ажилд ордог юм уу? Эсвэл амжаал ажилласаа гардаг юм уу? Хүмүүсээс бултдаг юм уу? За ингээд ар гэрийн тусалцаа дэмжлэг байсан билүү? Намайг хэн нэгэн болоход. Эсвэл байхгүй. Тэгэл яаж игээл өөрийнхөө л явсан уу? Ар гэрээсээ юун тусламж авах битэл тэд нар чинь бүр гай болсон уу? Одоо бид нар чинь нэг л их аав ээж энтергээл ээжигээ саналаа ээжийн тухай дуулуулаад найз миний муу найз энтергээл амар селфи юмнууд фэйсбુક тавиал ээж штэ. Тэр чинь шал худлаа штэ. За ингээд нөгөө трансценденсийн ийм асуудлуудтай бид нар чинь ингээл маш их тулгарч байгаа байхгүй юу? Тий. Хэн болгосон? Намайг хэн болгосон билээ? Тий. Одоо ингээд нөгөө нэг хэн болгосон хэн болоход миний оролцоо хэр байсан бэ гэсэн хоёр том асуудал ярьж штэ трансценденсийн өмнө. Яг бол нэг экзистенциализмаас нөгөө экзистенциализм руу шилжих гээд байна штэ. Хичээгээд байна штэ, оролдоод байна штэ. Тий, нэг л өөр болохгүй оролдоод байна штэ. Тий. Одоогийн байгаагаасаа болж өгөх нэг дээрдэх гээд байна штэ. Тий. Дээрдэх юмахад ордохгүй гээд байна штэ. Тий. Тэгэл би яг ямар асуудалтай вэ гэдэг рүү л орж ирдэг байхгүй юу? Би ямар асуудлуудтай вэ? Хүн бүр асуудалтай. Ламч асуудалтай, Нобелийн шагналтанч асуудалтай, тий, Америкийн ерөнхийлөгч асуудалтай, Украиний ерөнхийлөгч асуудалтай, Оросын ерөнхийлөгч асуудалтай, Хятадын ерөнхийлөгч асуудалтай. Бүгдээрээ асуудалтай. Наран тулын зах дээр зогсож байгаа нөхдүүд бүгдээрээ асуудалтай. Өнөөдөр Монголоос онгоцоор нисээд явж байгаа хүмүүс асуудалтай. Өнөөдөр Монгол руу онгоцоор нисээд ирж байгаа хүмүүс асуудалтай. Өдөө хонь хариулж байгаа малчин асуудалтай. Ямар асуудалтай вэ? Тэрийг өөрөөсөө асуух шүү дээ. Тэр асуудал нь юу? Эцсийн гэц намайг юу дандаа зовоодог вэ? Энэ толгой дотор ухаан дотор явдаг вэ? Юу намайг зовоогоод идэг вэ? Юунд би их зовдог вэ? Хэнд би их зовдог вэ? Юунд? Надад ямар дарамтууд бий билээ? Хуцаа онгоолгохоор, сошиал медиа руу орохоор, мэйлээ харахаар тий ямар дарамтууд надад байдаг вэ? Хуцаа унтраах юм уу? Болохгүй шүү дээ. Ямар ч боломж авахгүй. Одоогийн нөхцөлд уцаа унтраах ямар ч боломж авахгүй. Бүх юмтай холбогдчихсан байгаа шүү дээ. Банк, интернет, тооцоо, одоо юу байдгийг. Бүх юмд ингээд гар утсаараа холбогдчихсан. Гар утсыг унтраах, гар утсаа хаяул бүр баларна. Том дарамт гар утас гэдэг бол. Тэгэхдээ хайж болохгүй, салж болохгүй, унтрааж болохгүй. Би өөрийгөө хэрхэн хөндрүүлдэг вүлээ? Өөрийгөө хөндрүүлдэг хүмүүс өндөө шүү дээ. Янз бүрийн толгойд нэргэлдээл, янз бүрийн дарамт, янз бүрийн усал гэл өөрийгөө улам хөндрүүлээл, өөрийгөө улам психологийн асуудалд оруулаад хайчихын оронд маа гэж хогон саунд хийх хэрэгтэй шүү дээ. Тэ. Тэгэхээр улам хөндрүүлээл өөрийгөө. Жаав, найз, авгаа, эхнэр, хүүхэд, тийм үү? Нөхөр, тийм үү? Тэдрээсээ болоод өөрийгөө хөндрүүлээд байдаг. Тохгүй л ах хэрэгтэй байхгүй юу? Хинч хиний эзэн биш шүү дээ. Одоо юу гинэ? Одоо нөхрийнхөө тийм үү? Юунд биш шүү дээ. Эзэмшил биш шүү дээ. Эхнэрийнхээ эзэмшил биш шүү дээ. Аавынхаа эзэмшил биш, ээжийнхээ эзэмшил биш, хүүхдүүдийнхээ эзэмшил биш шүү дээ. За надад өөртөө саад болдог юу бий билээ. Өөрийгөө нэг жоохон урагшилчих гээд, өөрийгөө нэг жоохон өөрчилчих гээд, байгаа байдлаа нэг жоохон сайжруулчих гээд ямар саадууд надад өөрт байдаг лээ. Өөрт. Хүн чинь өөртөө саад болдог гэж байгаа шүү дээ. Өөртөө л гай болдог гэж байгаа шүү дээ. Өөрийгөө л хөндрүүлдэг гэж байгаа шүү дээ. Тэ?
Тэгэл яг өөрөө өөртөө гай болоод өөрөө ингээл янз бүрийн бэрхшээл хүндрэлтэй тулгараад эхлэхээр тэгэл яг бэлэнчлэхээс өөр аргагүй л болдог л доо. Тэгэл бэлэнчлэнэ гэдэг чинь одоо мөнгөний төлнөл гэсэн үг шүү дээ. За. Тийш нэг бясалгал яваад ирээ. Хэдэн дөрөв. Эсвэл ам дээр нэг очиж. Тэгээ сайхан болчих. Тэгээ энэ бүгдээсээ бид нар намайг ер нь жоог урагшлах гэхээр би өөртөө хэрхэн саад болдог үлээ тэрийг л бодох хэрэгтэй. Би өөрөө асуудалтай шүү дээ. Тойроод хүмүүс бол яг ажиллаа хийгээд амьдрал хоолундаа идэл явж л байгаа шүү дээ. Тэр Монголдо байна уу, Америктэй байна уу, Германдо байна уу, Япондо байна уу. Тэгэл өөрхөө өглөө басаал тэгэл толгойдоо гачин мэрэгдүүлэл гэрээсээ гараад явж байгаа шүү дээ. Тэгэл орой бүтлгүүтэл орж ирж байгаа шүү дээ. Тэ. Тэгээ бүтлгүүтэх тусмаа миний ажил бүтэлтэй байна, би ад жаргалтай байна, би сайхан байна гэж Facebook дээр тавиад эхэлж байгаа шүү дээ. Тийм. Бүтлгүүтэх тусмаа миний ажил бүтсэнгүй баларсан гэж хинж тавихгүй байгаа шүү дээ. Найс нас жаргалтай байгаас та гоё байгаа л гэдэг байгаа шүү дээ. Тий. За ингээл нөгөө би рүүгээл орно шүү дээ. Тэгээ би гэж хэн бэ? Би байна гэдгээрээ бид нар юу хэлээд байгаа? Байна, би байна гэдэг байгаа шүү дээ. Байна уу гэхээр байна гэдэг байгаа шүү дээ. Тэг хэн байгаад байгаа юм тэнд? Яаж байгаад байгаа юм? Тэ? Мэдээж би гэдэг бол одоо нөгөө энтхэгийн юуны Буддагийн юуны та харьцуулахад бол мэдээж би гэдэг бол үндсэн нэг биеийн цөм би байгаа шүү гэдгээр бид нар явах ёстой. Тийм. Ямар ч байсан надад нэг үндсэн нэг өөрчлөгдөшгүй нэг өөрийн гэсэн нэг би байх ёстой. Байгаасаа. Тэр яг одоо тэр миний тэр үндсэн тэр би гэдэг маань өөрийгөө илэрхийлж чадж гэнэ үү? Чи ярьда тэгснээрээ би чамайг таны гэдэг шүү дээ. Би байна гэдэг чинь нөгөө бодол, сэтгэл, мэдрэмж олон асуудал бид нар ярина шүү дээ. Энэ лекц чи ерөөсөө тэгээд 25 лекц болно шүү дээ, тий. Би байна гэдэг нь маш их олон асуулттай яг уу тулгарна. Дахиад хүүхэд нас руу орно. Би байна гэдэг маань тарих руугаа юу оруулсан бilé? Онгоолгоод нөгөө нээлттэй нийгэм гэдэг шиг нээлттэй тарих. За ийшээ хэн юу оруулсан? Дуртайгаа оруулсан. Юу оруулсан бин лөө? Иргэн саны да. Хэн ямар шүүлтүргүй. Тэр түүх айгуу чухал. Би хинбэ гэдгээ асуухын тулд асууна гэдэг маань би энэ лүгөө юу оруулсан бilé? Хэн юу оруулсан бilé? Хаана? Хизээ? За ингээд яг уу ерөнхийдөө бидний нэг намтар үүсэж байгаа байхгүй. Бидний намтар гэдэг маань ийшээгээ хинээр юу оруулсан бэ? Тэр л намтар шүү дээ. Яг ажилд ороход бичдэг намтар бол тэр тухайн хүнтэй ямар ч хамаагүй шүү дээ. Тийм. 99% худлаа юм бичиж байгаа шүү дээ. Ажилд ороход намтар бичгээд амар бичиж байгаа шүү дээ. Ингэж намтар бичдэг юмаа гэсэн зөвлөгөө хүртэл байгаа шүү дээ интернетэд. Станогны иш үсгээр ихсэн тийм үү? Гэдэг үг л байгаа шүү дээ тий. Битээ иш.
За би байна гэдэг маань хүмүүсийн дунд ямар байгаа юм бэ? Тийм. Хүмүүсийн дунд хэрхэн өөрийнхөөрөө байх вэ? За энэ л одоо том асуулт. За би өөр дээрээ нэг баахан жоох ажиллачлаа. Өөрийгөө нилээн засаад янзлчлаа. Овоо айтайхан болчлоо. За одоо ингээ хүмүүсийн дунд ороод ирье. За одоо яах вэ? Би өөрчлөгдчихсэн шүү. Би өөр болцсон шүү гэж хэлж болохгүй шүү дээ. Хүмүүсийн дунд яаж өөрийн бодол, сэтгэл, мэдрэмжээ хуваалцах юм байна уу? Хойлоо жоох юм бодъё даа гэвэл одоо тэгээ яах вэ? Миний найз надад нэг жоохон сэтгэлээ ярьч та. Чиний сэтгэл ямар шуухан шиг байна. Тийм. Өө найз нь өстө ас ширгалтай байгаа. Найзыг нь хамгийн бүтэж байгаа. Найз нь өстө гоё байгаа л гин шүү дээ. Тийм. За тэгээд нөгөө мэдрэмж гэдэг чинь нөгөө сонссон харсан бидний нөгөө мэдрэхүй. Тийм. Энэ чамд таалагдж гэнэ үү? Гоё байна уу? Муухай байна уу? Сайхан байна уу? Эсвэл юу ч мэдрэхгүй байна уу? Хоёулаа энэ хөгжмийг хамт сонсч. Энэ их гоё дуу байгаа биз. Хоёулаа энэ уран зургийг нэг хамт харчих. Аюугаа зураг байгаа биз. За одоо тэгээ нөгөө хүнээс чи ямар хариулт ирэх вэ? Хүмүүсийн дунд яаж санаагаа эсвэл мэдснээ хэлэх юм? Яаж? Би жоох өөрчлөгдчихсөн. Өмнөхөөсөө дээр болчихсон. Хүмүүсийн дунд худал хэлэх ямар үүрэг даалгавартай, үр дагавартай бай. Хамгийн гол нөгөө нэг би хэлээд байгаа шүү. Худлаа ярих амар осолтой шүү гэж. Найс нараасаа болоод гэр орныхныхоо узаа тухайн нөхцөл байдлаас болоод хүн чинь худлаа ярих шаардлагатай болдог байхгүй. Тэр чинь далаа ичдэг байхгүй. Өөрөөсөө манай энэ сургууль хүмүүжүүл ээж аав гэр орны нэг асуудал бол юу гэвэл хүүхдийг багаас нь худлаа яриулаад сургацдаг байхгүй. Ер нь худлаа ярих ёстой гэж боддог байхгүй. Худлаа ярих гэдэг чинь тархин дотор психологийн, сэтгэл зүйн, логикийн асар том зөрчил байхгүй. Өөрийнхөө үннийг дараад тэгээд худлааг зохиогоод ярьж шít. Энд чи ямар хэцүү вэ? Амар хэцүү шүү дээ. Амар бүр дагавартай. Тиймээс хүүхдүүдийг аль болох зөв буруу ч гэсэн үннийг хэлүүлж явах хэрэгтэй байхгүй. Үнний хэлэнгахт нь айлгаж болохгүй байхгүй. Одоо яа. Битээ одлоо яриад. Дургүй байг. Өөлөөл өөлөг тий. Худлаа ингээд нулимсаа арчаад ингээд худлаа яриад эхэлж болохгүй байхгүй. Би өөлөг өштэй гэдэг тий. Наачгүй л өштэй. Хүмүүсийн худлааг дагах бас аюу хэцүү. Өөрийгөө хоошин тавих нь шүү дээ. Өөрийнхөө сэтгэл зүйг хоошин тавиад тэг хүмүүсийн худлааг дагах нь шүү дээ. Харин тийм шүү дээ. Амар хэцүү. Одоо энэ тэнд оюутан байсан хүмүүс одоо мэдж л байгаа. Багшийнхаа худлааг мэдээд тэр худлаагийн дагаад тэр худлаагаар нь шалгалт өгөх ямар хэцүү байдаг вүлээ. Амар хэцүү шүү дээ. Дараа нь өстой тэгээд шалгалтаа өгсөний дараа ч юм уу дипломо хамгаалсны дараа ч юм уу гарч ирэл тэгээд одоо 0 руу орж байгаад их л бөөлждөг баг. Ингэж худлаа ярих гэж. За ингээд трансценденс бол ийм төвхтэй том сэдв. Би маш хэцүү байсан юм. Тий. Лекц бэлтгэхэд тий. Ямар их чухал асуудлууд ярих нь хүн төрөлхтний түүх ярих нь биш шүү дээ. Ухааны түүх, сэтгэл зүйн түүх, шашны түүх, философийн түүх маш том сэдв. Тий. Одоо дараагийн 8 дахь лекц бол бүр хэцүүд нь. Тэсэрэ. Тэгээс сайн болно. Нар гарнаа.
Тэгээ яг ер нь бол бид нар одоо гигэрих энэ төр гэл үгнүүд хэрэгдэг шүү дээ. Энэ тэр яста гигэрцсэн байна лээ энэ төр гэл. Энд чи бас нэг трансценденс л яваад байгаа байхгүй юу? Яг гигэрцсэн байлаа гэхэд чи өөрчлөгдчихсэн, сайжирцсан, дээшилсэн. Тэр л яваад байгаа шүү дээ. Яг л үүр цааж гэгээ ордогтой адил хүний ухаанд гэгээ орохыг л хэлж байгаа байхгүй. Ингээл мэдэж авах. Бэж. Яа, тийм байж шүү дээ. Чи дугаал да. Чи битээ саад болоод бай. Тэр чинь тийм байж шүү дээ. Ийм байж шүү дээ. Гэгээ орж шүү дээ. Мэдээж олон жил уншиж бодож шаналсны эцэстэл гинт ухаанд гэгээ орно шүү дээ. Тэгээгүү бол гэгээ орохгүй. Өөрийгөө одоо гэгээ орохоо л ингээд суугаал байдаг. Тийм. Орохгүй шүү дээ. Яваанда энэ дотор орж ирдэг байхгүй. Тийм биш шүү дээ. Уднаа. Тийм удна. Гэгэрэх гэдэг тийм амархан юм биш ээ. Уул руу очиод ч юм уу эсвэл энэ тэнд очиод хар ус сууж халгаа идээд болцдог юм биш. Тэгвэл өвчин тусна. Ер нь жоохон онны махта шил хаяа уутчих хэрэгтэй. Сайхан сүйтэй цай, бодаатай цай уутчих хэрэгтэй. Одоо хүүдэр чинь сайхан бодаатай цай ууж явах хэрэгтэй. Юу хар ус уух. Хэрэггүй хар уснууд ууж явах одоо болох хэрэгтэй. Монако хужирт гэдэг энэ уснуудыг ерөөсө зогсоох хэрэгтэй. Зүгээр сайхан сүйтэй цай чанаад уух хэрэгтэй. Яг л хүүтэн орны биднэрт аяг хэрэгтэй байхгүй. Барзил тэр хүүтэн усаа уудаг юм байгаа. Тэр нөгөө хачаачин нинхэн гага мага өмсөдлөө танга манга өмсөдлөө тэр халуун оромч ачийн болт гэсэн шүү дээ. Үснөөсөө хусаад л тий. Манай энэ хүүтэн оромч нь өснөөс ч хэрэгтэй байхгүй байхгүй. Дулаахан байхгүй. Ширэлдэл явж ирсэн дээр байхгүй. Би одоо ингээл өстэй одоо дулаахан байна шүү дээ. Тий. Одоо манай хэн ч гэсэн өсөө энэ дараа энэ нэг урт өстэй хүн суужээд бас өвөлд бэлдээд өсөөр голцсон байна шүү дээ. Дулаахан. Тэгээ заавал дээрээч биш. Тэгээ дундуур юмнууд бас байгаа шүү дээ, тий. Дулаахан яваарэ. За гээд гэгээ орсон үед гадагшаа ерөнхийдөө хүн өөртөө яг хилдэг байхгүй. За болчлоо. Тийм л байсан юм байна. Тэгэл дотроо л явж шүү дээ. Гадагшаагаа нэг гаргаад ирэхгүй ш. Би гэгээрцэн шүү энэ төр гээд ирэхгүй шүү дээ. Тэгээ одоо боллоо, сайхан боллоо л өөртөө. Сайхан болчлоо. Одоо хүн амьтанд дуурлах, гомдох, үзэн ядах, баярлах, талархах одоо юу гэдэг тэр бүгдээсээ нэг салах байхгүй. За би болчлоо. Гэгэрцэн. За соён гэгэрл гэж гадуур яриад байгаа шүү дээ. Одоо манай энэ нэг буйсын юм уу хаанхын нэг яруу найрагч маяг гадуур нэг баахан хөрхийн үгчүүд дээ шүү дээ. Зөнцсөн. Юу яриад байгаа ч мэдэхгүй. Яны баахан шүлгэл уншдаг. Сая тэр евро явж хахад тэгэл энэ номын сангууд дээр явахад баахан хүмүүсийн зураг үлгчихсэн тэгэл их л сүрхийл юм шиг үлээ тэр хүмүүс нь. Бид нар баг бахта номыг уншчихл байсан. Ерөөс таалагдаагүй шүү дээ. Одоо л нэг сүржигнээд байгаа байхгүй. Соён гэгэрэл бол ерөнхийдөө хүн мэдлэгтэй болох боломжтой шүү л гэдэг явж байгаа шүү дээ. Яг одоо орчин үеийн биднэрт яг таарсан байхгүй. Тий. Ер нь бол би мэдийгээд зүтгэх юм бол мэдэх боломжтой. Өгшин залуу хамаагүй, эрэм хамаагүй. Ер нь мэдээд авчих ихэд хинч хаанч хизээч мэдлэгтэй болох боломжтой. Энэ бол соён гэгэрэл ахгүй. Эний чинь соён гэгэрэл гэж хэлээд байгаа шүү дээ. Хинч хаач хизээч ухамсартай болох боломжтой. Тэгээ нэг сэтгэл зүйчд одоо далд ухамсар гэдэг ухамсар гэж гоё үгийг алаа хийсэн байт юм аа. Уул нь бол далд ухаан шүү дээ. За мухар сүсэг уламжлал, ёс заншил, зан заншил одоо юу гэдгийг түүх, үлгэр домог илүү дутуу энэ бүгдээс зай барих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол мэдлэгтэй болж чадахгүй. Жоохон ч гэсэн зан заншил яриад
Жохон ч гэсэн түүх үлгэр домог яриад л тий. Одоо бүр сүүлдүр үлгэр домгоо тийм үү музей гэж нэрлэдэг болчиход байна шүү. Музейт ямар ч хамаагүй байхгүй. Чи үлгэр байхгүй. Үлгэрийн ордон байхгүй. Жинхэнэ музей чинь өмнө нөгөө байгалийн музей чинь жинхэнэ музей байсан байхгүй. Яг хуучин өнгөрснийг харуулсан. Одоо баримттай, бодиттой, хуучирцсан, нугаларцсан, шороо тартаг болчихсон. Тэр чинь музей байхгүй. Тэр чинь цэмцгэр юм байна. Тэр чинь юу вэ? Хуучинтай, өнгөрсөнтэй ямар ч хамаагүй. Тэгэхээр одоо үлгэрийн ордноороо айлч цагаараа бараг тэрэндээ мөрөг гэсэн гээжтэй. Тий. Тэгээ гандангийн хажууд бас нэг өрсөлдөгч гараад ирлээ шүү дээ. Мөргөдөг, сүсгэлдэг. Мөргөөрэй. Үлгэрийн ордондоо. Тэгэхээр ямар нэг байдлаар бид нар заншил яриач хэрэггүй. Хэвээ мэдлэгтэй болъё гэх юм бол зөрчилдөн. Уламжлалаас яриач хэрэггүй. Зөрчилдөн. Тэр соён гэгэрэл гэдэг бол энэ бүгдээс яаж зай барих вэ? Сал гэж байгаа юм биш шүү дээ. Эсэргүүц гэж байгаа юм биш. Зүгээр л нэг зай барих. Үгүй наад чинь биш ээ. Арай л биш. Дистанс. За шашин бол тэртээ тэргүү эртний одоо шашин гэдгээрээ бид нар явахтай ер нь бол яг уу жоохон эртний ойлголтоор нь жоохон яг өнөөдрийн шашинууд бол хэцүү болсон. Тэгвэл эрт бол анх үүсэж байхдаа одоо Буддагийн тэр үед 2500 жилийн өмнө анх гарч байхад бол ерөөдөө философийн юм тэнд яваадсан. Тий. Одоо энэ христийн шашин, янз бүрийн шашнууд чинь философиг маш их хэрэглэлээ шүү дээ. Философид яваад байдсан шүү дээ. Ер нь суурь. Тэгээ яг та сүм хід болоод мөнгө төгрөгийн 8-ны бизнесийн юм салбарууд болчлоо л доо. Уул нь үндсэн анхдагч бол уул нь гоё философи байсан байхгүй юу. Тэгэхээр тэр Будда бол тухайн үед одоо нөгөө Гаутама гэдэг шүү дээ, тийм үү? Тийм Сиддарта, Гаутама тийм. Тэр чинь бол ерөнхийдөө бас л за тийм л байсан байж тэгэл сэрж байгаа байхгүй юу. Awakening те, wake up одоо тэгдэж шүү дээ. Өө энэ бүгд чи ийм байж шүү дээ. За ойлголоо. Тэгээд энэ ойлголоо мэдчлээ гэдгийг одоо бод боллоо гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Боди. Бид нар одоо бод компьютер, бод таавар энэ гэдэг шүү дээ. Тэр чи одоо тэр санскритийн Буддагийн үгнүүдийг хэрэглээд байгаа шүү дээ. Тий. Бод мөрийн юу энэ гэж байдаг шүү дээ. Тий. Содар. Тий. Тэр чи юу хэлээд байгаа юм? Яаж сэрхүү гэгэрхүү гэдэг тэр Буддагийн онол яваад байгаа шүү дээ. Уншихад аюу сонирхолтой. Тий. Одоо тэрийг нирвана судар гэдэг байхгүй юу? Бид нар бол яг бодимын юу гэж судар гэдээ яваад байгаа шүү дээ. А зөвөр ер нь бол энэ Азийн орнууд бол нирвана гэж явд юм билээ. Тий. Нирвана чинь ерөөдөө бод болж байгаа байхгүй юу? Бид нар бол нирванаг буруу орчуулад байдаг. Ерөөдөө одоо үхэл мөхөл одоо юу байдгийг өөрөөсөө татгалзах, матгалзах гэдэг муугар тайлбарлаад байдаг байхгүй. Уул энэ нирвана ч гоё ойлголт юм байлээ шүү дээ. Яг рок попын группүүд байдаг л да нирвана энэ гэсэн. Бид нар бол яг урлагийнхан бол шашны энэ үгсийг маш их хэрэгэлдэг шүү дээ. Тэр бол яг урлагийн салбар. Тийм нирвана гэдэг судар нь бол ерөнхийдөө хэрхэн бод болох вэ гэсэн бүр тийм судар онол байгаа байхгүй. Буддагийн онол. Тийм. Буддагийн хэлсэн ярьсан бүх сургаалуудыг нэгтгэж гсэн байхгүй. Нирвана судар. Тэгээ яг нирвана судар ерөөсөө эхлэхдээ 4 жигслэр л эхэлж байгаа шүү дээ. Энэ дөрвөөс зайлаарай, зайсгээрэй л гэсэн. Нэгдүгээр шунал, бити юмд шун. Хоёрдугаарт бити хүнийг үзэн яд. Гуравдугаарт нь бити бахарах. Юунда бахарах гэдэг. Одоо бид нар ч одоо Монголын бахархалч шиг ста улсаараа тэрүүгээрээ гэр орноороо дүүгээрээ ихчээрээ ээжээрээ бахархдаг. Энэ бол ёстой Буддагийн эсрэг байхгүй.
хизээж хинээрч бити бахарах, юугаарч бити бахарах. За нөгөө талд нь нөгөө харалган байх. Юмны цаад учрыг харахгүй өнгөцгөн өнгөрөх. Тэгээд дараа нь амаа барих. Тийм учраас асуу, хар, тодорхойл, тэр юмаа сайн мэдэж ав. Тэгээгүйгээр бити шийдэл гар, бити сонголт хий, бити өөрийнхөө санааг хэл, бити мэдэмхээр. Одоо маш их хүмүүс харалган байж штэ. Одоо интернетээр дүүрэн бид нар байгаа штэ. Янз бүрийн зөвлөгөө өгөн, тийм коуч мовч одоо юу байдгийг, сэтгэл зүй юу байдгийг. Янз бүр за тэгэл одоо яруу найрагч юу байдгийг бүгдээрээ дандаа дутуу мэдчихсэн харалган хүмүүс байгаа. Одоо энэ Мойс шүдээс шинжлэх ухааны актын дандаа харалган хүмүүс аахгүй. Цаад юмаа сайн мдээгүй. За энийг тэр Нирвана судрын 4 жигсэл гэж байгаа байхгүй. Шунал гэдэг чинь яах вэ? Одоо жоохон байж байгаа дахиад ахаад идэг. Ингэч хэмсэн, тэгч хэмсэн гээл ахаад идэг. Ингээ зогсдгоо. Одоо болоо. Үзэн ядал бол яах вэ? Тэгээд хорвоогоор дургу үргэсэн үзэн ядалмар хүмүүс байна шүү дээ. Зөндөө шүү дээ. Найз нөхөд, нөхөр, эхнэр, ээж, аав, ажлын газрын хүн, босс, дарга бүгдээр үзэн ядмаар шүү дээ. Тэгтээ хаях хэрэгтэй. Тэр байтугай хүүхдээ ч үзэн ядах үе ирнэ шүү дээ. Хайсан дээр битээ. Тэг яг энэ 4 жигшлээ бол яг та ерөнхийдөө бид нар яг та орчин үеийн хэллэгээр яг жигших гэж яриад байгаа зүгээр яг шашны гандангийнхан бол бузарл гэж ярьд юм байлээ. Бузартах. Ямар хүн бузартсан бэ гэхээр одоо шуналтай, үзэн ядсан сэтгэл зүйн асуудалтай тийм үү? Тэгээ тэрийг л бузартах гэдэг юм байлээ л дээ. Ерөнхийдөө психолог л яваад байгаа байхгүй юу? Ягаад гэвэл эдгээр чинь тэр жинхэнэ буддаага, жинхэнэ сайн сайхныг мэдж тэрийгэ мэдэрч өөртөө шингээхэд саад болоод байгаа. Сайхан байхсан дээр шүү. Үзэн ядж явснаас. Сайхан байсан дээр шүү дээ. Сайн сайхан байсан дээр шүү дээ. Бахархаж явснаас. Хамаагүй дээр шүү дээ сайн сайхан баг. Тийм. Тэр яваад байгаа шүү. Маш чухал Нирвана судар гэдэг. Тэгэд энэ Нирвана судар чинь юу дараа нь энтгэгээс цаашаа хятад хэл дээрх орчуулагдсан юм байлээ. Ниапан цунг гэсэн юм нэртэй юм байлээ. Тийм. Ниапан цунг. А Японууд маш их орчуулсан юм байлээ. Нихан шоу гэсэн юм байлээ. Тэгээ энэгээрээ тэгээ одоо бид нар зэн буддизмыг одоо ойлгож байгаа байхгүй. Даоизмыг бид нар одоо ойлгож байгаа байхгүй. Яг бол эдгээр чинь л яваад байгаа шүү дээ. Нэг л тусдаа нэг л хувцастай хүмүүс нэг сүмд ингээд суугаад л ингээд байгаа юм биш шүү дээ. Энэ дөрвөөсөө салах гээд байна шүү дээ. Тиймээс Япон хүн, Хятад хүн хоёр бол хизээж үзэн ядахгүй. Бид нар л үзэн ядах баг. Япон хүн юугаарч бахархахгүй. Юу тэр сумо момогоор бахархах ч юу. А бид нар бахархах шүү дээ. Тэр нэг Японы нэг сумогийн нөхөр энд ирцэнд явж гэнэ гэсэн шүү дээ. Тэгвэл юугаар бахархдаг юм? Бодмөрийн Нирвана судрын эсрэг гэсэн үг шүү дээ. Бахархаад эхлэвэл. Яг тэ тэндэг жоохон эдэн нөхдүүдийг газар чулуутчаал нэг эдэн төгрөг аваад явж байгаа нэг нөхөр шүү дээ. Ер нь хүнийг ялан дийлэх бол утгагүй шүү дээ. Бид ялна гэдэг бол ерөөсөө бүр ёстой. Жинхэнэ хүний оюунлагын сайн сайхны эсрэг юм байхгүй. Тэгээ яг сонирхол энийг Япон хэлтэй хүмүүс юм уу, Хятад хэлтэй хүмүүс ороод харна үз. Англи дээр бол тэргөө Нирвана гэдэг өгөөд энэ Нирвана судар руу ороход бол их гой юмнууд байна лээ. За нөгөө буддизмаас цаана нөгөө хиндуизм гэж нэг юм яваад байгаа шүү дээ. Тийм. Асар том, буддизмаас том. Ер нь буддизм чинь хиндуизмаас гаралтай байлээ шүү дээ. Тийм. Будда чинь хиндуизмаас сайжруулах гэж оролцсон юм. За тэнд бол мокша, аскез энэ төр гэсэн гоё үгнүүд байгаа байхгүй. Эдгээр нь бол бас л трансценденс яваад байгаа байхгүй. Өөрийгөө өөрчлөг. Тэгээ мокша нь болохоор яг дахин төрхөөс одоо амин сүнс чөлөөлөгдөх. Би чөлөөлөгдөх биш. Миний
Соул чөлөөлөгдөх. Дахин төрөхөөс соул. Яг дахин төрхийг бол ерөнхийдөө дахиад амьдрал руу орж ирээд дахиад зовлон үзнэ гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр одоогийн насандаа одоо амьдралдаа чи зовлон үзэхгүйгээр сайхан атайхан явчих юм бол дахиад төрөхдөө чи дуртай төрнө гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо дахиад төрөхдөө дуртай байхаар л амьдрсан дээр байхгүй юу. Гэтэ амьдрал гэдэг чинь нөгөө шууд мөнгө яриад эхэлж болохгүй шүү дээ. Сайхан амьдрал гэж мөнгө ярьдаг шүү дээ. Тэр чинь энэ дотор байхгүй юу. Соул, амин сүнс энийгээ сайхан болох байхгүй юу. За аскезе гэсэн ойлголт бол тэргүй маш гоё ойлголт. Гайхамшигтай. Аскет байна гэдэг бол тэр нөгөө цагаан хоол, юм болгоноос татгалзах. Шунлаас ер нь аскез бол шунлаас л өөрийгөө чөлөөлж байгаа юм байна шүү дээ. Би мах иддэггүй. Мах идгсэн тэр шунлаад арж байгаа юм байна шүү дээ. Гэхдээ Монголд бол мах идсэн дээрээ тий. Зүгээр энтгэгдээ. Бид нар энэ цагаан хоолнд ороод дандаа ногоо идээд одоо үхэн шүү дээ. Өвчин тусч. Нүрээр юм гараал эхлэн шүү дээ. Хоолцаасаа дээрээ. Зүгээр ер нь бол тэр хиндуизмдаа л тийм байхгүй юу? Тэндэл хиндуизмын гишүүн болсон, хиндуизмд орцсон хүмүүстэй л хэрэгтэй байхгүй. Тэгээ энтхийн тэр халуун оронд бол яах вэ? Одоо нэр гялан толгойтой хамаг юугаа хусчихсан. Тэгээ нэг даав нөмөрчөөл яваал шүү дээ. Энд чи одоо тэгээд хөлдөжгүй шүү дээ. Тиймээс өглөө гараад ирсэн чи ер нь тэгээд хүтэн л шүү дээ. Жохон нэгэн гараад ирж. Тэг өдөр тийшээ нэг халуун хоол идэх юм, орой нэг сайхан халуун хоол хийж иднэ. Маргааш өглөө будаатай цай. Тэгэхээр ер нь бол бүх юмнаас ямар нэгэн байдлаар дарамтуудаас, шунлуудаас, бахархлаас харалган байхаас чөлөөлөгдөхийн тулд л хилээд шүү дээ. Наадуулаасаа чөлөөлөгдөж, үзэн ядал тэр бүгдээсээ чөлөөлөгдөж. Наас чинь сэтгэл зүйн том асуудал гэдэг шүү дээ. За эдрээс яаж чөлөөлөгдөх юм? Нэгдүгээрт хайр. Хэнийгч сайн муу хайрл. Хүнийг бити ялга. Өөрийн хүүхэд, хүний хүүхэд яг адилхан хайрл. Өөрийн эхнэр тэр найзын эхнэр яг адилхан хайрл. Би чадах уу? Өөрийн ээжийг бусдын ээжтэй адилхан хайрл. Чадах уу? Хэцүү. Миний охин сайхан сая сургуулаа төгсөж диплом авлаа. Охиноороо барах гэж ингээл фэйсбүүк дээр тавьчих шүү дээ. Тэр хүн ямар их асуудалтай байна сэтгэл зүйн. Онгоцны буудлаар охин нь гадаад руу сургуульд явах гээд зураг авахулсан байгаа байхгүй. Миний хүү удаа гадаад руу явлаа. Эрдэм ном сон. Сайн хүн болоорой тэр. Барууны оронд капиталист оронд очиод мөн сайн хүн болох байх та. Муу хүн болж болохгүй шүү л гэж заах хэрэгтэй байхгүй юу? Юу сайн хүн болох. Сайн хүн болно гэж чинь трансценденс шүү дээ. Хэцүү шүү дээ. За танин мэдхүүгээр чөлөөлөгдөн юмыг мэдэж авах. Мэдлэг бол хэрэгтэй. Хийж байгаа үйлдэлүүдээрээ чөлөөлөгдөн. Сайн юм хий. Тэгэхээр трансценденс бол маш хэцүү. Хэцүү юмтай л үзэлцэх хэрэгтэй. За күнз рүү яваад орохоор ерөөсөө тэгэл нөгөө ханзаал сурах. Тийм. Ерөөсөө тэр ханзаа бичиж, тэрийгэ цээжилж, тэрнтэйгээ амьдралаа холбоно гэдэг чинь одоо күнзийн сургаал байхгүй. Ханзаал сурах. Ханд сурж байгаа тэр сурган хүмүүжил, тэр сахилгават, тэр биеэ барьж байгаа, тэрийг нарийн цээжилж байгаа тэр чинь бол асар том трансценденс байхгүй юу? Хүнийг ханзаараа өөрчилж шүү дээ. Чи одоо бүр бичих биш шүү дээ, дүрслэл. Тэрийг төсөөлөх. Ханзаараа хорвоо ертөнцийг төсөөлж шүү дээ. Оюуны асар том хувьсгал явагдаж шүү дээ. Тэр их сахилга бат. Яг ингээд суугаад ханзаар ичж байгаа шүү дээ.
Трансценденс. Тэгмээс одоо бид нар энэ хятадуудыг яагаад ийм тэрбум болчихсон? Яагаад тэр ханзан гэдээ байж байгаа? Ханзан бол тэдний амин сүнс. Хятад хүний амин сүнс бол ханз. Тэр улсын утга учир бол ханз. Ханз сураад эхлээ одоо хүн болж шүү дээ. Хүн болох замдаа орж шүү дээ. За исламын ертөнцид бол трансценденс бол ерөөсөө тэр чигээрээ Аллахын шашин, Коран бол тэр чигээрээ трансценденс. Исламын шашинд бол сүм рүү орлоо. Исламынхаа гишүүн боллоо. Аллахаа шүтлээ. Тэгээд сүмдөө орлоо, мөргөлөө хийлээ, трансценденс. Өдөрт 5 удаа сүм рүүгөө очих мөргөл хийнэ гэдэг чинь ямар амар сахилга бат сургуу хүмүүжил вэ? Яг нөгөө нэг Мекка руугаа бас харж байгаа шүү дээ. Дэлхийн аль хаана явж гэнэ үү? Одоо залхуураад өнгөрөөчихгүй шүү дээ. За өдөөсөж би нэг жоох ажилтаа мөргөж амжихгүй нэ шүү. Өглөө одоо яадгийг жоохон нөрж би жоохон унтаж босчиход мөргөё. Ядаргаатай юм аа. Үгүй. Энд нь бүр суцсан биш. Яаж тэрийг хийж гэнэ үү? Яаж тэр трансценденс тэр хүнд явагдаж гэнэ үү? Өөрийн ухамсараараа өөрийн ёс суртахуунаа босч ирээд мөргөж шүү дээ. Хинч шаардж болохгүйгээр. Трансценденс. Тэгэл одоо өөрийгөө л бүтээх хэрэгтэй. Тий өөрийгөө бол ерөнхийдөө нэг төсөл гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр одоо төсөл дээр би ажиллаж байна. Тий хүн бол тэргүй төрөн бүтэй бар наснасаа ч юм уу шууд л одоо бэлэн мэдлэгтэй боловсралтай сөрх юм биш шүү дээ. Бид нар одоо хүн л гэж нэрлээд байгаа болохоос биш хүн болоход маш хэцүү шүү дээ. Энд байгаа бүгд дэлхийн том одоо арабын, персийн, энэтхэгийн, хятадын, орсын, германы ч гэдэг юм уу энэ бүх философичуд бол хүн болоход маш хэцүү шүү. Маш их хичээлдэл хэрэгтэй. Тийм учраас хүн болохын төлөө одоо явах хэрэгтэй. Өөрийгөө хүн болгох хэрэгтэй. Хинч хэнийг хүн болгож чадахгүй, өөрөөрөө л хүн болгоно. Хинч хэнийг боловсралтай болгож чадахгүй, өөрөөрөө л боловсралтай болно. А хүнийг мэрэгчлээ бол болгож болно. Мэрэгчл заагаад тэрийг сурж болно. Боловсрал гэдэг бол эцсийн хүн болохыг л одоо хэлээд байгаа шүү дээ. Хүн болно гэдэг бол маш хэцүү. Тийм амарх юм биш. Лам дээр очиж болчдөг юм биш. Диплом аваад болчдөг юм биш. Нэг доктор аваад болоод болчдөг юм биш. Төрийн шагнал авсан мөртлөө хүн болоогүй хүмүүс одоо дүүрэн байна. Тэгэхээр хүн болох маш хэцүү. За трансценденсийн хажуугаар имманенц гэдэг бас нэг ойлголт гараад ирж байгаа. Тийм. За тэр нь бол трансценденс чинь дандаа гадагшаага нийгэм рүү хүмүүсийн дунд тийм үү амьдралд ингээд өөрчлөгдөж өөрчлөх тэр үйл явц явагдаж шүү дээ. Маш хэцүү гадагшаага. А тэгтэл дотгошоогоо тэрнээс хэцүү трансценденс байна шүү дээ. Тэр дотгошоогоо трансценденс чинь имманенс гэдэг байгаа байхгүй. Дотгошоогоо чиглэсэн. Өөрлөгөө чиглэсэн. Хамгийн хэцүү. Хамгийн хэцүү. Дотгошоогоо. Би өөрлөгөө. Өөртөө. Энэ дотор. Яг өөрлөгөө. 50 чимээгүй. Тэгээ дотгошоогоо. Гар утсаа онтраагаад интернетээ хаагаад ойр дотны хүмүүс байхгүй ганцаараа нэг өөртөөгөө дотгошоогоо өөртөөгөө танилцах. Тэгээд Хятадын дао, Японы зэн буддизм, даоизм хоёр бол дотгошоогоо.
Соён гэгэрэл бол гадагшаага. Гэгэрэх бол гадагшаага. Яагаад тэр нөгөө зэн буддизм, даоизм гэдэг чинь нөгөө ингээл даоизм гэдэг чинь нөгөө хөдөлгөөнөөр тийм үү дотгошоогоо тэнцвэрээ олох. За зэн буддизм чи яг чимээгүй суугаад дотгошоогоо төвлөрөх. Эсвэл нэг ажлыг дахин давтах. Тэр маш их чухал. Дотгошоогоо гадагшаа биш, дотгошоо. Дотгошоо трансценденц. За ингээд одоо яах вэ? Трансценденц гэж маань бид нар психологоос одоо трансценденц руу явах хэрэгтэй байхгүй юу? Психологийг яаж ардаа орхих вэ? Сэтгэл зүйг яаж ардаа орхих вэ? Ардаа орхиод тэгээд шинжлэхтэд явах уу? Яг психолог сая бид нар харлаа шүү дээ. Психолог бидэрт ямар их асуудал үүсгэдгийг яаж трансценденц руу явах вэ? Нөгөө дээд би миний ухамсарт ухаан намайг аль болох нэг дээш нь гэж татж идэг, татах гэж оролддог. Тэгтэл нөгөө далд би өгөөд нас бүх мемори, бүх санамжууд намайг доош нь татдаг. Саад болдог. Одоо нөгөө дээш нь татах гэж байгаа би доошоо татж байгаа доод би энэ дээд би доод би хоёрыг яаж зохицуулж дунд нь жинхэнэ би өөрийгөө авч явах вэ? Энэ чинь л асуугаад байгаа шүү дээ. Энд л засвар хийгээд байгаа шүү дээ. Хиндуизм, буддизм, күнз, дао одоо юу гэдэг бүгд Аллах, муслимын Коран, тэр мөргөлүүд бүгд яаж чи энэ гурван биегэ гурвангийн зохицуулж явах юм? Яаж? Дээд би, жинхэнэ би, далд би. Далд би гэдэг чинь нөгөө unconscious, доод ухаан, далд ухаан, тийм үү? Ухаангүй хийчихсэн. Чи өсвөдрөөс ухаангүй байсан шүү. Харин тийм ээ би ухаанаа алдчихсан байсан. Чи ч чи биш байсан шүү. Харин би тэр чинь бол би биш шүү. Тийм болцсон байна лээ. Өөрөө мэдлгүй. Өөрөө мэдээгүй. Тийм зөндөө биш шүү дээ. Би өөрөө мэдлгүй хийсэн мэт. Би өөрөө мэдээгүй шүү дээ. Чи битээ хотлоо яриад ээ. Сохтун хүн сохор ухаантай. Үгүй шүү дээ. Тийм амар биш. Тэгэл бидний одоо тийм үү сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн сурах одоо юу байдгийг тэр юм чинь одоо Монгол улсыг эзэлчээд байгаа чи аргагүй байхгүй. Энэ их бөө, энэ их лам, энэ их зөвлөгч, энэ их хөтлөгч одоо юу байдгийг чи аргагүй байхгүй. Яг бол энэ гурвынхаа алийг мэдэхгүй яваад байна шүү дээ. Алинд нь би яг одоо байрлаж байгаа. Бүмэд тэр их хинч хэлэхгүй байна шүү дээ. Тэгвэл эго ид мэдчих шиг. Нэг Японы нэг ном байт юм биш үү? Өөрөөсөө яах? Адлерын нэг номыг нэг Японод орчуулсан биш үү? Өөрөөгөө загнах ч гэлөө, яах ч гэлөө, зоригтой байж гэнүү, яадаг ч байж гэнүү. Өөрөөгөө хүсэхгүй байх зоригтой байж гэлөө. Энэ өөртөө дургүй байх зоригтой байж гэнэ. Бид хинт хэрэгтэй юм бэ? Тэр чинь Кристийн шашны явж байгаа байхгүй юу? Бид нар чинь шашингүй ард түмэн шүү. Бид нар шал өөр психолог хэрэгтэй. Шал өөр философи, шал өөр психолог, шал өөр сэтгэл зүйн онол хэрэгтэй. Бид нар чинь малчин эсгийгээрээс гарч ирээд 100 жил болж байгаа. Есүс Христ чинь 2000 жилийн түүхтэй. Тэр ард түмний юм. Америк, Герман, Итали, Испани одоо юу гэдэг Европ юм. Бийлээд байгаас Кристийн шашин бидэртээ ямар ч хамаагүй гэж хэлээд байгаа шүү. Тэр лүү зүгээр ороод тэгээ гараад ирнэ гэж байхгүй. Буддизм ч гэсэн төвдөө юм. Одоо тэр лам нарын бослого эсэргүүн гэдэг 30 онд болсон юм байна шүү. Тэр чи тэгэл
Монголчууд дургуул учраас тийм болсон биш шүү дээ. Тийм. Монголчууд дуртай байсан бол тэр лам нар тэр сүм хийдүүд өнөөдөр байж л байгаа шүү дээ. Дургуул байсан байж дээ хүмүүс. Өнөөдөр ч гэсэн тэгэл гандан руу ямар хүмүүс явдаг билээ. Тэгэл гандан харахаар нэг дургуул байдаг шүү дээ. Намайг баг байхад манай юм аваад явж ирсэн. Надад ерөөсөө энэ дотор ерөөсөө суугаагүй. Нэг л биш байгаа байхгүй юу? Сая тэр завханд очиод улаастад очиход тэгэл худагт хуйлгаадын нутаг гэх нэг худагтуудын баахан өшөөнүүд босгочихсон. Бүгдээрээ адилхан царайтай. Энд ямар яасан ч гэнэ үү? Тэ ламнар мамнарыг устгасан ч гэнэ үү? Хин устгах юм? Тэг монголчууд өөрсдөө л устгах шүү дээ. Өөрсдөө л ламнар хаалсан шүү дээ. Дургуул байж шүү дээ. За ингээд одоо яах вэ? Нөгөө сэтгэл зүйн бид нар асуулт орчлоо ш. Нөгөө эсгийгээрээс гараад 100 жил болж байгаа энэ арт юм уу? Тийм. Хаашаа бол хаашаа савлгаатж штэ. Тийм. Энтхэгийн бясалгалаас ахуулаад Есүс Христ хүртэл бид нар ч ингээд савлгаатж штэ. Саентологи мөн одоо юу байдгийг санаагасын мөн зүүн юу байдгийг ингээд савлгаатж штэ. За тэгээд хажуугаар Нобелийн шинжлэх ухаан физик ороод ирнэ. За хажуугаар нөгөө Францын биднэрт ямар ч хэрэггүй Фуко Муко гэсэн гачин юмнууд ороод ирнэ. Социолог. Ямар ч хэрэггүй. Юугаа юм? Тий. Ингээд савлгаатаад байна. Тэгэл яг уу ерөнхийдөө одоо бидний психолог сэтгэл зүйн ер нь тэгэл янз бүрийн монгол хүний тавих асуудал бол өөрийгөө таних асуудал гарч ирнэ. Тий хүн байх тэр өөрийгөө таних гэл яагаад ерөнхийдөө ер нь яагаад би ийм бэ гэдэг л асуулт тавина шүү дээ. Ер нь би яагаад ийм юм? Тий. Миний нэг ийм нэг гачин байхад цаанаа ямар нэг зоригтой юу? Тий уурлж байгаа, баярлж байгаа, хөөрч байгаа, эсвэл цаагаараа жоохон муусаанж байгаа. Тий ямар нэг юмнууд ингээд над дотор эргэлдээд ш толгой дотор. Тий. Энэ бүх маань зоригтой юу? Хүнд ууралж байгаа, дургу хурж байгаа, зоригтой ууралж байгаа юу? Хүнийг хайрлж, хүнд халамжилж, сайн хүн болох гэж оролдож байгаа цаанаа ямар нэг зоригтой юу? Хүн тус болж байгаа ямар нэг зоригтой юу? Янз бүрийн үзэн ядсан, дарамжсан комент бичиж байгаа цаанаа нэг зоригтой юу? Эсвэл зүгээр л өөрийн мэдлгүй юу? Би яагаад ийм билээ гэдгээр л тавих хэрэгтэй. Хүн яагаад ийм юм бэ? Би яг ямар билээ? Эцэст би яг ямар билээ? Яагаад би өөрийнхөө байж чаддаггүй билээ? Ямар нэг байдлаар нэг жүжигдэхгүй болдгоо билээ? Яагаад? Өнгөрснөөс үүдэлтэй юм уу? Гарал үүсэл, төрхийн юу байдгийг нутаг ус одоо юу байдгийг эмээ өвөө тий миний гарал үүсэл юм уу? Тэр яваад байна уу? Тий. Тэр яваад байгаа юм уу? Зөвлөгөө. Та нар интернет болж гэнэ үү? Интернет зүгээр байгааз. За. Тэгээд ерөнхийдөө өнгөрснөөс үүдэлтэй юу? Гарал үүсэл, аймаг, ус, баруун аймаг, урд аймаг, хойд аймаг, зүүн аймаг, хүрээ, даа хүрээ. Бид нар ч одоо даа хүрээнд байгаа шүү дээ. Төрхийн юм уу? Эсвэл гаднаас ээж аав гэр орон, гаднаас би намайг ийм болгоцсон уу? Хүүхэд нас гэр орон. Аль нь юм? Ямар нэгэн үүсэл шалтгаан байгаа шүү дээ. Эмээ өвөөгөө асуухад хаанаас ирсэн? Шинжаанаас ирсэн юм уу? Халимг уугар тэндээс ирсэн юм уу? Хойд Буриадаас ирсэн юм уу? Зүүн тал нөгөө юу вэ? Манж тий. Тэндээс ирсэн юм уу? Өвөр Монголоос ирсэн юм уу? Хаанаас ирсэн? Ямар нэгэн эмээ өвөөгийн гарал үүсэлтэй шалтгаалаад би ийм юм уу? Тий. Эсвэл 10 жилийн сургуулиас би ийм юм уу?
Тэр нэг тодорхой нэг багшаас болоод за ингээд эн чинь нөгөө одоо сэтгэл зүйчид ер нь философийн нэг яваад байгаа байхгүй. Ерөнхийдөө бидний тэр нуугдмал ухаан тий ухаантай хэсэг эсэргүүцдэг хэсэг энэ дотор явж байгаа шүү гэдгийг чинь хэлээд байгаа байхгүй. Нуугдмал ухаан, даалд ухаан бол ерөнхийдөө гар утас авахыг аль хэдийн шийдчихсэн байдаг. Аль хэдийн тэрний гар утсыг аваад өөрийн мэдлгүй авахар шийдчихсэн. Тэгээ хизээ нэгэн цагт нэг шалтгаан гаргаж байгаа тэрийг авч л таараа. За яг жоох эсэргүүцдэг ухааны эсэргүүцдэг хэсэг маань жоох эсэргүүцэх бах. Тэгээд ерөнхийдөө дийлддэг гэдэг шүү дээ. За ухаантай хэсэг маань одоо ер нь гар утсаа авахгүй бол болохгүй гэж жоохон шалтгаан гаргаж агаад өөртөө нэг тайлбар хийж агаад тэгээд авчихна. Тэ одоо зөвхөн гар утас шүү дээ. Хувцас эмэгтэй хүмүүс одоо цөмгөж байдаг юм уу, юу гэдэг юм, гуталж байдаг юм уу, эмгэж байдаг юм уу? Тэ. За ийм гурван ухаан биднэрт тийм үү? Яваад байгаа шүү. Энийг бол энэ сэтгэл зүйчдик ярих хэрэгтэй байгаа. Яагаад би энийг авчих вэ? Яагаад энэ хүнийг сонгочих вэ? Тэгээд нөгөө нэг психологийн гурван ойлголт бидний нөгөө зөрчлүүд чи энэ дотор зөрчилчинд явагдаад байна шүү дээ. Трансценденс болмоор байдаг, өөрчлөгдмөр байдаг. Гэтэл энэ дотор асар их асуудалтай. За нөгөө би биш гэдэг чи яваад байдаг. Одоо нөгөө хэн хэлээд байгаа шүү дээ. Буддизмын шашин хэлээд байгаа шүү. Би биш үү дээ. Атман болох ёстой шүү гэж хэлээд байгаа шүү дээ. Мокша болох ёстой шүү гэж хэлээд байгаа шүү. Тэр чинь бол ерөнхийдөө чи хинч биш шүү. Төрөхөд өгөгдсөн чиний инстинкт шаардлагууд чинь яваад байгаа. За энэ сэтгэл зүйн нөхдөд Мойс Зойсл ид гэж нэрлэдэг байдаг. Уул нь Германы S гэсэн үг байхгүй юу? Зигмунд Фройд чинь S гэдэг үг хэрэгжилж ирсэн. Англиуд id гэдэг байгаа байхгүй юу? ID гэдэг хэлээд байгаа байхгүй юу? Тэр чинь бол миний цаад инстинкт, цаад үг цаанаасаа төрөхөд өгөгдсөн тэр юм яваад байгаа биш үстэй гэдэг хэлээд байгаа байхгүй юу? Биний жинхэнэ ухаарж байгаа хэсэг маань бол жинхэнэ бие маань бол ерөөдөө хянагч байхгүй юу? Тэр нөгөө ID-гээ хяндаг байхгүй юу? Ухаангүй хэсгээ бие бишигээ хяндаг. За дээд бие чинь бол яах вэ? Тэр ээж аав, нийгэм бүх нийлүүнүүдээс салж зай барьж чадсан айгүй сүрхий бие. Тэгээ тэр сүрхий биегээ л болно үүсгээл тэрийгэл жоохон хамгаалаад явчих хэрэгтэй байхгүй юу? За ингээл хүн чинь яах вэ? Ийм л асуудлууд ороод байгаа байхгүй юу? Трансценденс болох гэхээр хүн чинь маш их асуудалтай. Ухаан ба бие одоо нөгөө биеийн шаардлагууд гараад ирнэ. Дур тачаал одоо юу гэдгийг амттай юм мэдэх гоё үг сонсох, гоё үнэрлэх, гоё юм харах бүгд бидний биеийн асуудлууд гараад ирнэ. За нөгөө талдаа бид нар өөрийнхөө биеэс гараад толинд хараад өөрийгөө ажиглаад өөрийнхөө ямар байгааг бас яах вэ? Хараад эхэлнэ. Нэг байдлаар бид нар өөрийнхөө бие дотор нөгөө талдаа өөрийнхөө бид нар биеийн гадна хоёр асуудал гарч ирж байна. Биеийн дотор, биеийн гадна. Гэтэл бидний энэ ухаан энэ биеэ орхих боломжгүй. Тэр чинь л асуудал болчиход байгаа. Хөгшөрсөн ч царай тийм байсан ч, ийм байсан ч, бие тийм байсан ч, ийм байсан ч, үс ийм байсан ч, тийм байсан ч яах вэ? Энэ биеийг орхих боломжгүй. Бидний ухаан. Энэ чинь л асуудал болчиход байгаа. Тэгэл одоо янз бүрийн ботокс, мокс шахаад байна шүү дээ. Өөр бие худалдаж аваад өөр бие рүү орчих гэсэн чинь болдгоо. Тэр одоо байгаа энэ бие л одоо тийм үү? Вьетнам засварын газар яваач асуудал гарч ирж шүү дээ. Өөрийн ирэхгүй хөгшрөөд байна. Тэ? Толинд харах болгонд өвчлөөс нэмэгдэнэ. Толинд харах болгонд үс цагаарцсан байна. Яах вэ? Зогсоо харах байна уу? Үсээ бодоолт юм бэл төө. Намайг одоо хүмүүс тэгээд байгаа шүү дээ. Та ястаа гоё үсээ бодоолчаач л гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл та ихгүй залуухан харагдана энэ төр гэл. Өө одоо залуухан харагдаач яах юм бэлээ. Хосуулцсан нь бол намар юм бэлээ. Чи нодлонд хосуулсан шүү дээ. Тэгээ одоо буцаа ингээ урагшлаа шүү дээ. Яасан ч хордын. За ингээл бидний бие гэдэг том асуудал гарч ирнэ.
Нэг талаасаа байгалийн бие, байглаас зайсан байгалийн бие цаанаасаа өгөгдсөн. Би хүссэн хүсээгүй надад нэг ийм бие өгч гисэн. Ийм хамар ам чих одоо юу байдгийг гар хуруу. Нэг ийм нэг одоо нэг 30 биетэй би одоо тий цаанаасаа өгч гисэн тий. Надад дараагаар тэгэл нэг тий. Мөн чим шиг биш чим шиг. Нөгөө талдаа энэ бие чинь зовлог. Тэр чигээрээ зовлог. Тэ? Тэгэл одоо үргэлж 0 руу орно. За тэгэл одоо нуус мус шүүлс мүлс одоо тэгэл чихээ ухахд хүртэл нэг юм гараад ирж байгаа. Тэгээд нулимс улаатчих шиг ямар үйлдвэр тэнд үйлдвэрлээд байгаа. Одоо чиний нулимс гарнаа гэж тушаад өгөөл ойл үйлдэх ч юм уу. Тий. Хэн тэрийг тушаагаад байгаа. Тий. Хөдөлгөгч гэж нэрлэдэг байгаа шүү дээ чинь. Нөгөө гад. Бурхан л бидрийг үйлдэлдэг баг та. Тэгэхээр бид нар ямар нэг төлөвт ямар нэг байгаа байдал ингээд энэ бие маань байгаа. Одоо тэгээд энэ биеийг яаж цааш нь авч явах вэ? Энэ зовлогыг зовлон энэ тэнд өвдөн одоо ингээл энэ шүд одоо миний нэг шүд жоохон янгнаал байгаа. Тэр одоо ламбдуулах болцсон юм байлгүй. Хар гай. Тэгээд нэг хүмүүс авах гэж бөө ажил. Одоо би өдөө хүртэл бүх авсан хумсаа цоглуулсан бол одоо нэг төмпөн дөрөв юм байна. Тий. Зовлог. Хар зовлог. Ажгаар нь өвчин тусан. Зүгээр ээж чадахгүй. Хар зовлог. За нөгөө талд хүний ухаан тий хоёр ухаан чухал гэдэг байгаа шүү дээ. Нэг нь бол бидний нөгөө соул, амин сүнс хэн блэ, ямар чадвартай блэ, ямар онцлогтой блэ, ямар авиастай блэ. Тий. Тэр авиас чи ухаан дотор л яваа шүү дээ. Хэрэгтэй авиас уу, хэрэггүй авиас уу? Хэрэггүй авиастай хүмүүс их байна шүү дээ. Муу юмдаа амар авиастай хүмүүс бас байна шүү дээ. За нөгөө талдаа энэ бүгдээ би ухаарж явах. Тийм харж, уурлаж, баярлаж, амтарлаж, эдэлж яваа. Бүх л одоо нөгөө нь ухаарлууд болж байна, болохгүй байна. Яадаг ч юм бэлээ. За тэрний цаа нөгөө мэдрэмж гараад ирнэ. Тэ? Ерөнхийдөө мэдрэл маань бидний мэдрэмж чинь яг жинхэнэ зургийг бол зүгээр буулгасан зургууд л байхгүй. Бид нар яг 100% тэр юм аа. Яг 100% харин мэдэрнэ гэж хэлж байхгүй шүү дээ. Ямар нэг байдлаар тэр юмны тухай тэр юм аа буулгасан copy paste байхгүй. Мэдрэмж бол copy paste. Хөгжим сонслоо. Хэн өөр сонсон, тэнд өөр сонсон, би өөр сонсон. Хоол идлээ, адилхан хоол идлээ. Тэр хүн амтлан, энэ хүн амтлахгүй, би амталдаг ч юм. Нэг эмэгтэй харлаа, тэр нь таалагдана, энэ таалагдахгүй, надад таалагдана. Тэгэхээр бид нарт тэр эмэгтэйгийн тухай тусдаа зурагнууд л үсэж байгаа байхгүй. Тэр зургаараа л явж байгаа. Ориг гэж байхгүй шүү. Бид нар хизээч оргийг мэдрэхгүй. Өөрийнхөө мэдрэмжээр л буулгаж байгаа. Би одоо хэлдэг чинь уран зургийн галерейд ороод уран зураг мэдэхгүй хүн болвол тэрний талаар анхны мэдгэдэггүй байхгүй бол уран зургийн галерейд ороод ч хэрэггүй. Юу ч гаргахгүй. Айгу гоё юм те гэж тэгэл гараад ирнэ. Уран зураг мэддэг анхны мэдгэдэггүйтэй байж ш тэр зургийг тодорхой нэг хэмжээгээр өөртөө буулгаж мэдрэнэ. Хөгжимч гэсэн тийм шүү дээ. Одоо энэ хийний
Баахан пянзнууд байна. Би одоо оюутан байхдаа маш их пянз цуглуулдаг байсан. Тэр хөгжмийг бид нар өөртөө л өөрийнхөө л мэдэрч байгаа шүү. Чамд ямар байна гэж пянз тавиал хөгжим тавиал ингээд ямар байна гэхээр яг гайгүй байна л гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хүний буулгасан зураг л байгаа байхгүй. Copy paste. Ойрог гэж байхгүй шүү. Бодит байдал гэж байхгүй шүү. Бид нар зөвхөн өөрийнхөө л буулгаж байгаа шүү. Тийм учраас ялгаатай байх нь аргагүй. Одооний ялгаагаа өөрчлөх ёстой. Нэгэн адилхан болох гэж хичээх ёстой. Нэг нэгнтэйгээ ярилцаад нэгэн адилхан мэдрэх гэж оролдож хичээх ёстой. Одоо тэр сонгодог хөгжмийн оркестр байгаа шүү дээ. Тэр оркестр чинь том зохиолуудыг том хөгжмийг нэгэн мэдрэмжтэй болж жагаад тэгээд тоглож байгаа шүү дээ. Ярилцсаар байгаад мэрэгжлийн төвшөнд тэрийг ойлгоод хүлээж аваад тэгээд мэдрэмжээ адилхан болгож байгаа шүү. За бүгдээрээ ингэж л сонсон шүү. Тэгэхгүй өөрөө ингэж өө надад хөгжим чинь тийм байна. Надад хөгжим чинь ямар ч утгагүй. Оркестр болохгүй. Тэгэл одоо хэрэлдээ салцгаасан дээр. Одоо рок группууд ч гэсэн тийм бас 3 4 лээ байж гал хоорондоо салж байгаа шүү дээ. Уул нь анх мэдрэмж нь адилхан мэдэрдэг байсан. Сүүлрийнхөө өөрийнхөө мэдрэмж рүү ороод тэгэл хар тамхи татаад илүү төтөн болоод тэгэхээр бүр солиороод эхэлнэ. Тэгээ салж байгаа шүү дээ. Сүүлд би тэр нэг фильм үзсэн нэг рок группийн тэ. Тэгээ сүүл рүүгээ тэгэл хар тамхи руу ороод зодтолтоол алцаал солиор гээл хаяал явж байгаа шүү дээ. Бүгдээрээ сая доллартай болцсон. Яасан? Өөрийнхөө мэдрээл мэдрэмжинд зөрөө гараал гарахгүй яа тий. Тэгэхээр яг дараагийн удаа хөгшөрсөн өнөө дахиад нийлээд тоглож байгаа байхгүй юу? Өвгөн болцсон өнөө. Яасан? Бүгдээрээ мэдрэмжээ ойртуулъя. Ингэж мэдрээд компромисс хийгээд тохиролцоод бууж өгөөд тэгээ явж байгаа шүү дээ. Одоо Queen ч гэсэн тийм шүү дээ зүйлдээ. Тийм үү? Freddie Mercury ч өөрийнхоороо яваад тэгээ бүтлгүүтээд нөгөөд бол чи бид гуравтаа яг адилхан мэдэрч адилхан л ингэж л явахгүй бол чи бид нар групп болж чадахгүй ээ. Бити өөрийнхоороо дахиад ээ. Тийм учраас ер нь бол мэдрэмж гэдэг бол өөрийнхөө хэмжээнд л өөрийн буулгасан зураг л байхгүй мэдрэмж гэдэг. Өөрийнхөө хэмжээнд. Тэрийг хизээш мартаж болохгүй. Өөрийнхөө хэмжээнд шүү. Сэтгэл бодлоос хамаагүй ялгаатай мэдрэмж байна. За ингээд хүний ертөнцид хоёр ертөнц үүсэж байгаа байхгүй. Миний дотоод ертөнц, миний гадаад ертөнц. За энэ хоёрыг яаж авцалдуулах вэ? Одоо 3 цагаан намын ертөнц бодол мэдлэг гэдэг ном байгаа шүү дээ. Тэр чинь тэр л байхгүй. Янз бүрийн ертөнцөөсөө бодсоор байгаад нэгэн мэдлэгт хүрэх. 10 гаруй жилийн өмнө биччихсэн. За ингээд явахтай бид нар ерөнхийдөө ингээд явсаар байгаа бид нар энэ экзистенциализмын том асуудал руу орж ирэн л дээ. Ер нь бол яг уу. Ер нь бол бид нар ингээд энэ экзистенциализмасаа дараагийн экзистенциализм трансценденс болохын өмнө дахиад нэг асуулт тавья. Тэгээд лекц дуусгаад дараагийн хагасанд айгүй чухал лекц байгаа. Тэрний өмнө бид нар зөвхөн монголчууд нэг тавих асуудал бол ерөнхийдөө би одоо ингээд хөдөөгөр яваад энэ тэн зээх зуншаад ер нь хүмүүстэй уулзаад ярилцаад ингээд явж хахад бидний нэг 3 том асуудал байгаа байхгүй юу? Нэг нь болохоор уйлагнал, нөгөөх нь болохоор жигшил, нөгөөх нь төөрөгдөл. Нэг бол бид ингээд уйлагчдаг. Тэр тэгж энэ ингэж юм байна, яах вэ молор эрдэнэ юм байна гэж уйлагнаад байдаг. А нөгөөх нь болохоор нэг л их жигссэн хүмүүс. Та үгүй. Ста тэхгүй шүү. Ста тийм байхгүй. Ерөөс ойртолгүй. А нөгөөх нь болохоор бүр ингээд төөрөгч гэсэн. Юм мэдэхгүй. Юу болоод байгааг ч ойлгохгүй. Ийм 3 экзистенциализм аваад явж байгаа байхгүй. За яагаад уйлагнаад байдгийг? Яагаад гэвэл хүний сэтгэл зүг ойлгоогүй.
Хүн болгоны сэтгэл зүй асуудалтай сэтгэл зүй гэдэг чинь тийм хэцүү шүү. Наад хүний чинь тэр ууралж байгаа, бухимдж байгаа, дургуутж байгаа юу байдгийг, хөөрч байгаа, онгорч байгаа тэр бүгд чинь сэтгэл зүй асуудлаа. Тэрэнд битээ энэ ингээд юм тэр тэгээд юм гэд ойлгонаад ээ. Аав тийм, ээж тийм, найз тийм, манай дарах тийм, миний хамт ажилладаг ажилтан тийм тэрний тухай ойлгох ерөөс хэрэггүй. Маш хэцүү. Тэр хүмүүс чинь амар. Монгол хүн психологийн хувьд зүгээр амар шүү. Удлаа нанаад нэг л ингээд байгаа болохоос ш. Амар. Тэрс ойлгонол бол маш их байна. Одоо энэ гадагшаа явж байгаа, гаднаас ирж байгаа бас л ойлгонаал. Гадаадд очиж ойлгонаал. Эренгүүтээ ирж ойлгонаал. Ирсэн тэгээ энд байгаа нь хамт ойлгонаал. За нөгөө талдаа нөгөө жигс. Нэг нь бол жигсчдэг. Тэр нь яагаад гэвэл цивилизац гэдэг чинь маш хэцүү байхгүй юу? Иргэнлэг, нийгэмшил, иргэншил маш хэцүү. Энийг давахгүй, энд ялагдахаараа шууд өгөгчдөг. Орчин үеэс шууд ингэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр мохорч руу өгч байгаа байхгүй юу? Тэгээд нэг 10 Монголд орчин үеийг үлдээгээд бичсэн шүү дээ. Тэр чинь бол тэр байхгүй. Бүгдээрээ орчин үеийн амьдралыг, соёлын амьдралыг, соёлт амьдралыг жигшээд тэгээд худлаа уламжил яс, худлаа түүх, худлаа үлгэр домог яриад байгаа байхгүй. Ямар ч хэрэггүй. Ардаа хаях хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нийгэмшил иргэншлээс бид нар татгалзаад байгаа их аюултай. Тэр л жоох хэцүү байна ажил хийхэд. Ардаа хайчихгүй. Жигшгээ болох хэвээр. Орчин үеийг жигшиж болох. Гадаад, мадаад одоо юу гэдэг мэдлэг боловсролыг жигшиж болох. Боловсролыг чинь бид нар бол маш их жигшиж шүү дээ. Ер нь боловсрол хүмүүст дургүй шүү дээ. Ер нь мэдлэг хүмүүст дургүй шүү дээ. Бүр жигшсэн. Тэгээ энэ бол яг та 10 жилээс багш нартаас хамааралтай л да. Ямар ч утгагүй онц сурлахтай, муу сурлахтай гэж хүүхдүүдийг ингэж ялгаад тэгээ сурах хүчиг гэж нэг балаа номуудаараа тулгасаар угаад ингээд хүүхдүүдийг мэдлэг боловсрол сайн сайхан юмнаас бүр жигшээгээ хайчихсан байхгүй. Одоо энэ ихтэй сургуульч гэсэн оюутнуудыг энэ профессорууд бол бүр жигшээж байгаа шүү дээ мэдлэгээс. За 3 дахь том ойлголт бол яг төрөгдөл боловсролыг ойлгоогүй. Боловсрол гэдгийг диплом мөнгө төлөөл авчдаг л гэж ойлгосон. Боловсрол чинь өөрөө трансценденс байхгүй. За гомсоох, гомдол бол Монголд маш их байна. Саяны энэ 3-аас шалтгаалаад бүгд ийм гомдолтой. Улсаараа гомдолтой. 3 сая гомдсон хүмүүс байна шүү дээ. Яг л сурдраг ус явдлаас болоод хүн гомддог. Хүн хүнийг тоохгүй болохоор гомддог. Арт түмэн гомдолтой. Яг л төрөн тоодгүй. Улс төрийн нам болоод бүлэглэл болоод идэж угаа явчихдаг. Юу нөгөө төрийн сүлд. Тэрний оронд ардын намдаа л үнч яваад дуусах гэж байгаа шүү дээ. Би ардс намдаа үнч яваад дуусна гэж шүү дээ. Монгол улсад үнч явна гэхгүй шүү дээ. Арт түмэндээ үнч явна гэхгүй шүү дээ. Тоохгүй шүү дээ арт түмэнд. Тэгэхээр энэ хүмүүс чинь гомдохгүй яадаг юм. Нийгмээрээ гомдолтой биш шүү дээ. Одоо яаж энэ гомдолтой хүмүүсийг гомддгоо болох вэ? Яаж энэ хүмүүсийг одоо тоох вэ? Яаж шудраг бас гаргаж иржээж, шудраг явдлыг гаргаж иржээж гомдлын зогсоох вэ? Хизээ нэгэн цагт эдгээр чи гомдлоо барагдуулна шүү дээ. За ингээд маш их сэтгэлийн хөдөлгөөнүүд байгаа. Тэрийг яг дараагийн лекцэн дээр ярилцъя. Өнөөдөр сэдв бас их олон байна. Ер нь бол энэ бухимдал, өөрийгөө зэмлэх, уурлах, хорсох, арчаагүйдэх, ичих, аргаа барах, занах, найдвар алдах, үзэн ядал энэ бүгд сэтгэлийн хөдөлгөөнүүд. Энэ бүгдийг бид нар ярилцаж, энэ бүгдийг нэг тийш нь болох хэрэгтэй. Яагаад хүн бухимддаг? Яагаад өөрөөгөө зэмлэдэг? Яагаад уур хүрдэг? Яагаад хорсдог? Яагаад арчаагүйддэг? Яагаад их ичдэг? Яагаад аргаа бардаг? Яагаад замдаг?
Яагаад найдвар алддаг? Яагаад үзэн яддаг? Бүх сэтгэлийн хөдөлгөөн. Энэ дотор л нэг юм болохоо байсан. Тэгэл дуусаа. Тэгээд одоо миний нөгөө Монголын экзистенциализм гэдэг чинь юу вэ гэхээр хүн байхын төвчхийн аргагүй хөнгөмсгөл гэдэг чинь тэр байхгүй. Монгол хүн байхын төвчхийн аргагүй хөнгөмсгөл одоо явагдаж шүү дээ. Одоо эндээсээ бид нар трансценденс руу орох хэрэгтэй байхгүй. Одоо энэ 3 лекцийн одоо эхний лекц нэгээ явчлаа. Дараагийн одоо лекц 8 дээр трансценденсээ улам лавшруул одоо яаж энэ хөнгөмсгөлөөсөө төвчхийн аргагүй хөнгөмсгөлөөс салах юм. Философийн том асуудал. Философчны хийх ажил. Энийг хуульч хийж чадахгүй, эмч хийж чадахгүй, их сургуулийн профессор хийж чадахгүй, сэтгэл зүйч хийж чадахгүй, инженер хийж чадахгүй, малчин хийж чадахгүй, ээж аав хийж чадахгүй, лам нар хийж чадахгүй, төр хийж чадахгүй, улс төрийн намууд хийж чадахгүй. Философч нар л хийн шүү. Тийм учраас энэ улс орон ард түмнүүд чинь үеийн үед философчдтай байсан байхгүй юу? Би тийм л ажил хийж байгаа шүү дээ, тий. За дараагийн лекцэн дээр нилээ их болно та. За баяртай.